За сайн байцгаана уу? Эрхэмсэг ноёд хатагтай нараа эрхэм мөндөд эцэг эхчүүдээ, залуучуудаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За Монголын карьер хөгжлийн төвөөс санаачлан зохион байгуулдаг мэрэгжил сонголтын олон улсын аргачлал сэдвт эцэг хүүхдүүдэд зориулсан зөвлөмж хилцүүлгийн өнөөдрийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болоод байна. За ингээд бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн та бүхэнд бас баярлалаа. Өнөөдөр мэрэгжил сонголтын олон улсын аргачлал сэдвээр бас олон сонирхолтой мэрэгчлэнүүд, салбар салбарын мэрэгчлэнүүд олон сонирхолтой зочид хүрэлцэн ирсэн та бүхэнд бас өөрсдийн одоо ихтгэл танилцуулга бас тавих болно. Ингээд энэ өдрийг бас та бүхэн маш одоо мэрэгжил сонголтын талаар тунгаасан, маш өндөр боловсрол олж авсан ийм сайхан өдөр болох болтугай гэж хүсэж байна. Ингээд би та бүхний өмнө эхний зочин илтгэгчээ урих гэж байна. Энэ хүн бол хүүхдийн мэрэгжил сонголтын сэтгэл зүйн хандлага сэдвээр сэтгэл зүйч цогцлмаа илтгэл дагуулна. Ингээд таныг тайзнаа урьж байна. За бүгдээрэнд энэ өдрийн мэнд хүргэе. За тэгээ энэ сайхан ажлыг санаачлан зохион байгуулсан та нартай уулзах одоо боломж олгосон карьер хөгжлийн төвийнхөндөө талархснаа илэрхийлж байна. За тэгэхээр хүүхдүүд одоо мэрэгчлээ яаж сонгодгийг, юу нөлөөлдгийг те. За тэгээд дараа нь одоо оюутан болсон хойно энэ яаж нөлөөлдөг юм бэ гэдэг чиглэлээр одоо судалгаа хийжсэн. Энэ судалгааныхаа үзүүлэлтийг одоо танилцуулъя. За ер нь мэрэгжил сонголтын одоо тулгуур ухагдхуун гэдэг нэг 3 үндсэн ойлголт байдаг. За нэгдүгээрт нь би хүсэж байна буюу одоо тухайн хүний өөрийн сонирхол чухал байдаг. За чадна буюу тэр хүний өөрийн одоо сэтгэц физиологийн онцлог, зан төлөв тийм ээ яг өөрийнхөө сэтгэл зүй тохирсон одоо мэрэгжил сонгох нь чухал байдаг. За гуравдугаарт нь хэрэгтэй буюу нийгмийн эрэлт хэрэгцээ гэсэн одоо энэ 3 ойлголтыг мэрэгжил сонголтын тулгуур одоо ухтхуун гэж авч үздэг. За тэгэхээр ер нь бол мэрэгчлэлдээ хүн өөрөө одоо сонирхолтой байх хэрэгтэй байдаг. Дургүй юмдаа бол хүн өөрийгөө хичнээн хүчлээд ч гэсэн одоо явж өгдөггүй шүү дээ тийм ээ. За хоёрдугаарт нь юу гэхээр өөрийнх нь одоо зан төлөв тохирж явах хэрэгтэй гэж тэгдэг. Тэгэхээр одоо жишээлбэл дууд цөөтэй, удаан, нямбай хүний одоо маш сайн хийдэг ажлууд гэж байна. Жишээ нь би одоо заримдаа шүдний эмчнэрийг ч юм уу жоохон нэлээд ойлог хүн байгаасаа гэж боддог байхгүй юу. Яагаад тэгэхээр гэд нямбай нөгөө хүнээ өвдөгч болов гээл тийм ээ маш их одоо сэтгэл гаргаж ажилдаг. Гэтэл нөгөө нэлээд хойлог хүн маань болохоор маркетинг ч юм уу ингээл өөр одоо хөдөлгөөнтэй ажлуудыг хийхэд өөрт нь хэцүү байдаг тийм ээ. Тэгэхээр энэ бол одоо яг өнөөдрийн бидний ярилцах гэж байгаа сэдв буюу сэтгэл зүй ямар аргачлалаар одоо хүүхдийн зан төлөв, сэтгцийн онцлогийг илрүүлдэг юм бэ гэдэг талаар одоо цаашаа үргэлжлүүлээд ярих бах. За 3 дугаарт нь энэ нийгмийн эрэлт хэрэгцээ их чухал байдаг. Одоо нэг хэдэн жилийн өмнө нэг манай дээр тоо гарцсан байсан байхгүй юу? Одоо нэг мэрэгчлэр 25 жилийн одоо нөөц бэлтгэгдсэн байна гэдэг. Нөгөөх нь одоо ингээл модны ч юм уу жил болгон те хүүхдүүд одоо их сонирхож, шавхаархож сонгодог одоо ийм мэрэгжил байх жишээ. За тэгээ яг энэс гадна бас одоо өөр харгалзах зүйлүүд байдаг. За тэгээ энийг хүүхэд өөрөө одоо авиа сонирхолтой байсан ч гэсэн тухайн мэрэгчлэрээ ажиллах одоо энэ байдлыг өөрөө зөвшөөрч гин үгүй юу? За эцэг гэх нь ямар байр суурьтай вэ гэдгийг бас одоо харгалзах шаардлагатай болдгоо. За тэгэхээр энэ мэрэгчлээ юу нь яагаад сонгох болсон юм бэ гэдэг ийм асуултуудыг оюутнуудаас асууж исэн. За тэгэхээр энэ 52.9% нь судалгаанд хамрагдсан хүмүүсийн эцэг их танил талын зөвлөгөөгөөр сонгогдсон байдаг. За заримдаа яг аав ээж нар маань өөрсдийнхөө хүсэл мөрөөдлийг одоо биелүүлэх гээд хүүхдтэй одоо санал тавьдаг юм тохиолдол амьдрал дээр гардаг. Зарим нь онон, зарим нь одоо хүүхэд өөрийгөө одоо хүчилж чадахгүй тийм ээ. Өөр сургуульд шилжмээр байна ч гэдэг юм уу ийм асуудлууд бол амьдрал дээр нэлээд гардаг байж. За өөрийнхөө сонирхлоор гээд 27.4% нь за зах зээлийн эрэлт хэрэгцээг би өөрөө харгалзаж үзсэн гэж 15.3% нь. За тэгээ бусад гэдэг нь бол өөр янз бүрийн юм шалтгаанууд орж байгаа. За тэгээд оюутнуудаас мэрэгчлээ одоо яг анх сонгож исэн төсөөлөл яг сураад ирэхээр хэр зэрэг зөрж ийн вэ гэдэг асуулт асуусан. Тэгэхэд бараг л одоо тал нь буюу тийм ээ 41.2% нь анх сонгож исэн одоо төсөөлөл маань нэлээд зөрүүтэй байсан гэсэн ийм одоо хариулт өгч. За тэгээ ер нь яаж сонгох ёстой вэ гэдэг талаар дараа нь товчхон зөвлөмж өгнө. За энэ киног мэдэх үү?
За тэгэхээр би өөрөө нөгөө мэрэгчлээ яаж сонгосон бэ гэдгээ яах гэдэг юм тийм ээ. Хэлэх гээд байна. Тэгээд тухайн үед Орсын нэг юм сэтгэл зүйчтэй кино гарч исэн. Тэгээд найз нь нэлээд одоо иршүүдтэй ийм хүнийг болвол тэр сүүлийн зурган дээр байгаа шиг юм гоё эмхтэй болгож хувирж исэн. Тэгээд тэр киног үзээд яг одоо сэтгэл зүйч их гоё юм байна гэж сонгоцсон. Гэтэ энэ миний сонголт бол яг бусад буюу 4.5 гэдэг дотор л орчиж байгаа юм тийм ээ. Над шиг одоо сонгодог хүн бас цөөхөн байгаа ах л та. За тэгэхээр судалгаанд яг Ахлах ангийн 2097 сурагч. За тэгээд ихтэй сургуулиудад янз бүрийн мэрэгчлэр сурж байгаа одоо 500-аад оюутан хамрагдсан байгаа. За тэгэхээр энэ ер нь бол яг бүх хүүхдүүдийн сонгосон мэрэгжлийг тоолоод үзэхээр нийтдээ 93 мэрэгжил бичсэн байна. Энэ 93 мэрэгжлээс 80 гаруй хувь нь яг одоо 13 мэрэгжлийг сонгосон. За тэгээд ер нь хүүхдүүдийн 96% нь одоо дээд мэрэгжилтэй болохыг хүсдэг гэсэн ийм одоо судалгаа гарсан байгаа. За тэгэхээр энэ ихнийх дээр нь яг ямар мэрэгжлүүд сонгосон бэ гэдэг нь за хоёр дахь график дээр болохоор хөдөө орон нутгийн хүүхдүүдээс одоо авч исэн судалгааны үзүүлэлт. За орон нутагт байгаа Ахлах ангийн сурагчид бол харьцангуй одоо цөөхөн мэрэгжил дундаа сонголт хийдэг байж байгаа. За ер нь хэдэн мэрэгжил байдаг гэж бодож байна? Ойролцоогоор. Тэгээ би ингээ хүүхдүүдээс хүсдэг байхгүй ингээд ямар мэрэгжлүүд чи бичиж гин чигсаагаад үзээч гэхээр ер нь нэг 50 гаруй мэрэгжил ер нь бол хамгийн олон ингээд бичижсэн. За улс орон болгон ингээд өөрсдийнхөө мэрэгжлийг одоо тоолцсон байдаг. Яг одоо манай оронд хэдэн бүлэг чиглэлээр хэдэн одоо мэрэгжил байдгийм бэ гэдэг судалгаагаа бол байнга одоо шинжилээд тоолоод байж идэг. За тэгээ манайх бол арай одоо амжаагүй. Гэхдээ энэ ажил бол хийгдэж байгаа. За ер нь бол яг улс орнуудын жагсаалтыг харахаар 40-оос 50 мянга орчим мэрэгжил байж байгаа. За тухайн улс орондоо хэрэглэгддэг гэсэн үг шүү дээ, тийм ээ. За тэгээд ер нь бол яг мэрэгжлээ сонгоход хамгийн ихнийх нь алхам юу гэдэг вэ гэхээр мэрэгжлүүдийн талаар мэдээлэлтэй авах хэрэгтэй байдаг. Жишээлбэл дэлгүүрт ороод ганцхан ширхэг одоо тэгээ эсвэл одоо 5 10 ч юм уу цөөхөн бараа байх юм бол тэр цөөхөн дундаас л хүн сонголт хийн. Гэтэл яг тэр нь одоо чамд тохирох юм байх уугүй юу тийм ээ. Энэ бас одоо эргэлзээтэй байдаг. За тэгээ яг оюутнуудаас мэрэгчлээ сонгоход ч одоо юу нөлөөсөн бэ гэдэг нэг дараагаар мэрэгчлээ одоо хэр сэтгэл хангалуун байдаг вэ. За тэгээд мэрэгжилдээ огт дурггүй гэд 3.3% нь ер нь бол нэг тийм дуртай бишээ гэд тийм ээ 16% нь ингээд хариулж исэн. За тэгээд яг энэ доотлын хүснэгтэн дээр болохоор мэрэгжилдээ дуртай байгаа оюутнууд яг яаж одоо мэрэгчлээ сонгосон те дургүй байгаа нь яаж сонгосон бэ гэсэн ийм одоо үзүүлэлтүүд байж байгаа. Тэгээ энэ дээр яг үгээр огт дургүй гэж хариулсан хүүхдүүд бол дандаа одоо өөрийнхөө сонирхлоор сонгосон хүүхэд нэг ч байгаагүй. Тэгээд дандаа нөгөө эцэг их танил талын одоо зөвлөгөөгөөр сонгоцсон гэсэн ийм одоо хариулт өгсөн баг. За бас нэг зүйл юу вэ гэхээр мэрэгчлээ яг ямар одоо шалтгаанаар сонгож ийн вэ буюу одоо мэрэгчлээ сонгоход нөлөөсөн тэр одоо хүчин зүйлийг нь авч үзсэн. За ингээд гадаад эрэг сэтлэр ер нь дийлэх нь мэрэгчлээ сонгосон. Тэгээ энэ ямар утгатай вэ гэхээр яг өөрөө ингээд нөгөө шохоорхож, сонирхож тийм ээ би яг л одоо ийм юм хийж бүтээмээр байна гэхээсээ илүү энэ бол ингээд одоо улсын сургууль эсвэл энэ одоо төгсөөд цалин өндөртэй байдаг ч гэдэг юм уу те нэг иймэрхүү шалтгаанаар сонгоод байгаа. Тэгээ зүгээр энүүхэндээ гэж хэлэхэд энэ гадаад эрэг сэтэл бол яг хүн болгон хүлээн зөвшөөрдөг боловч нөгөө талаар одоо манай нийгэм хөгжихгүй байгаа одоо үндсэн саад гэж би хардаг байхгүй юу. Яагаад гэхээр хүн ингээд ажиллаа хийхдээ нэр төр олох гэж тийм ээ хитрхи их одоо амбиц хөөх гэж эсвэл одоо нэг барилга байшин барих юм бол хаанаас нь ч юм одоо өөртөө ингэж ашигтайгаар тэрийг зохицуулж яадаг тийм ээ. Бусдын төлөө юм уу сэтгэлээрээ гэдэг сэтэл бол байгаа цагт манай улс хөгжинэ гэж боддог. За энэс гадна нөгөө мэрэгчлээ хэр дуртай вэ гэдээ асуусан гэсэн тийм ээ. Тэгээ энэ мэрэгчлээ одоо сэтгэл ханамжийг нь голч үнэлгээтэй нь одоо харьцуулж судалсан. За ингээд мэрэгчлээ сэтгэл хангалуун гэсэн хүүхдүүдийн оюутнуудын голч үнэлгээ бол нэлээд өндөр. Дургүй байгаа хүүхдүүдийн голч үнэлгээ бол 1.5 гэдэг. Энэ бол их бага дүнэлтэй яг оюутнуудын хувьд бол.
Тэгэхээр ер нь бол дуртай байх тусмаа хүн одоо сайн сурах магадлал өндөртэй байдаг гэд. За тэгээд энэ дээр яг Холланд код гэдэг юм аргачлалаар судалгаа авч ирсэн. Тэгээд яг Монгол хүмүүсийн сэтгэл зүйн онцлог байж болохоор үзүүлэлт бас илэрч ирсэн. Тэгээ юу гэхээр урлагийн нийгмийн удирдах хэв шинж бол маш өндөр үзүүлэлттэй илэрч ирсэн. Тэгээ яг зүгээр Монгол хүмүүс яг гэхээр нэг тийм одоо хүний үг жоохон сонсох дурггүй, сэтгэл хөдлөл ихтэй тийм ээ. Яг одоо ингээд нөгөө сууж ажиллана гэхээсээ илүү одоо жоохон харилцааны талын, нийгмийн талын одоо чадварууд нь арай давуу илрээд байгаа юм. Яг энэ үзүүлэлтийг одоо Орос, Хятад оронд хийсэн судалгаатай харьцуулахаар их өөр одоо үр дүн гарч байгаа. За тэгээ яг ер нь 1-2 дугаар курстэй болвол хүүхдийн сонирхол бол арай тогтворж байгаагүй байдаг. Энэ бас нөгөө тестээр мань гардаг үзүүлэлт баггүй. За тэгээд 3-4 дугаар курст ер нь 3 дугаар курст ороод ирэхээр яг одоо мэрэгжлийн их сайн ойлгоод сонирхол нь тогтворжоод бие хүний хувьд ч гэсэн одоо нэлээ тогтворжож эхэлдэг ийм үзүүлэлтүүд байж байгаа. Тэгээ ер нь бол яг 3 дугаар курст орсон хойно мэрэгжлээ солино гэж явдаг оюутнууд бараг байдаггүй. Эхний 1-2 таа бол жоохон эргэлзээ төрдөг асуудал бол байгаа. За энэ ямар утгатай вэ гэхээр ер нь яг хүний өөрийнх нь сэтгэл зүйн онцлог тухайн мэрэгжилтэд тохирж гин үгүй юу гэдгийг бас одоо тестээр гаргаж ирдэг. Тэгээд яг судалгаанд хамрагдчихсан 500-аад оюутнуудын маань 29.9% нь ер нь бол 3 хүний нэг тутам нь яг л өөрөө одоо тэр мэрэгжилд сэтгэл зүйн хувьд одоо тохирохоор ийм үзүүлэлт бол гарч ирсэн. За темперамент гэж сонсч ирсэн баг тий. Хүний одоо төрөлхийн араншин шүү дээ. 4 хүүхэдтэй айл байлаа гэхэд 4 өөр араншинтай байдаг. Тэгэхээр энэ ер нь ямар араншинтай вэ гэдг нь бол хэд сурах вэ гэдэгтэй ер нь холбоогүй байдаг. Одоо хурдан сэргэлэн хөдөлгөөнтэй байна уу, тайван дуугаа байна уу, үг дуу цөөтэй байна уу, бүрэг ичимхий байна уу, тэр ерөөсөө одоо хамааралгүй байдаг. За тэгэхээр ер нь яг бусад орнуудад ямар одоо жишээ байдаг вэ гэхээр мэрэгжлийн чиг баримжаа олгох ажил гэдэг бол ингээд үе шаттайгаар сургуульд орсон цагаас нь эхлээд одоо үе шаттай зохион байгуулагддаг ажлууд байгаа. За тэгээд түрүүн би хэлжсэн тийм ээ хамгийн эхлээд хүн ямар одоо мэрэгжлүүд байдаг вэ гэдэг талаар одоо судлаад үзэх ёстой. Тэгээ энэний дараа нөгөө мэрэгжлийн чиг хандлагын сэтгэц онцлогоо буюу сэтгэл зүйн одоо аргачлалаар онцлогоо одоо хийдэг. Тэгээ зарим улс орнуудад бол бүр жил болгон энэ онцлогоог хийдэг. Яг тэр сэтгэл зүйн онцлогооныхоо үр дүн үндэслээд ямар мэрэгжлэр одоо энэ үнийг сурах вэ гэдг нь одоо тогтоогддог юм байж. Тэгээ энэний дараа одоо зөвлөгөө өгөн мэрэгжлийн сонгуулна гэдэг энэ өөрөө одоо үе-шаттай ажил байж. За тэгээд яг энэ зурган дээр надад зөвхөн өөрт ажиглагддаг зүйлийн талаар одоо оруулъя. Тэгээ юу гэхээр энэ одоо боловсролын пирамид гэж байгаа энэ гурвалжин. Тэгээ энэ ямар утгатай вэ гэхээр ингээд сургуулийн өмнөх боловсрол, бага боловсрол, за бүрэн бус дунд буюу одоо суур тийм ээ. За бүрэн дунд мэрэгжлийн дээд гээд энэ боловсролын харьцаа маань өөрөө ийм пирамид хэлбэртэй байдаг гэж үздэг. Гэтэл манай оронд болохоор энэ пирамид жоохон алдагдцсан. Хэлбэр нь өөрчлөгдсөн явж байгаа байхгүй. За тэгэхээр энэ манад яг алдагдаад байдаг пирамид болж чаддгүй. Яг улс орон болгонд яг ийм одоо тэгш пирамид гардггүй тодорхой хэмжээгээр алдагддаг. Гэхдээ манай орны хувьд бол нөгөө мэрэгжлийн боловсрал гэдэг юм жоохон бага байгаад. Уг нь бол мэрэгжлийн боловсрал чи өөрөө одоо ингээд юм бүтээх те хийх одоо нүдэнд харагдах юмаа хийж байгаа одоо гол шатны юм болоо гэж боддог. Гэтэл манайхан бол нөгөө мэрэгжлийн гэхээсээ илүү шууд дээд боловсралтай болёо гэд зорилго тавьчихна. За тэгээд дээрэс нь яг жоохон шүүмжлэлтэй хандаж бодогддог юм юу вэ гэхээр манайх ингээд 1-р анги, 2-р анги гэж явсаар аваад 12-р анги тий 12-р анги болтол яг хүүхдүүдийг нэг ижил програмаар одоо яваад байдаг. Уг нь бол ядаж ингээ ахлах ангиасаа эхлээд хүүхэд өөрийгөө одоо өөрийнхөө авиас сонирхлыг тогтоогоод тэрнийхээ дагуу өөрийгөө хөгжүүлээд явмаар санагддаг. За тэр эмэгтэй хүний зургийг яагаад оруулсан бэ гэхээр манай зарим одоо судлаачид мэрэгжилтнүүд Монголд мэрэгжлийн чиг баримжаа олох ажлыг ээж нар зохион байгуулж байна гэд. Тэгээ уг нь бол боловсролын салбар зохион байгуулах ёстой ажлыг ээж нар зохион байгуулад байна. Хүүхдээ одоо ямар мэрэгжилтэд олох уу, хаа сурах уу тийм ээ. Нилээ их үүрэгтэй оролцоод байгаа гэж ярьдаг юм. За жоохон шогчлоод оруулж байна. За тэгэхээр би
би нэг хэлбэрхан зүйл одоо санал болгох гэдэг. За мэдээж бол хүн өөрийгөө таних хэрэгтэй тийм ээ. Надад ямар одоо авиас байна таних хэрэгтэй. За тэгээд нэгдүгüүрт нь мэрэгчлүүдийн талаар тэмдэглэл хөтлөх одоо дэвтэр нээгээд үзээрэй. Тэгээд 12 дугаар ангийн хүүхдүүдэд бол аль хэдийн сонголтоо хийсэн байх одоо боломжтой үе байж байгаа. 11, 10 дугаар ангийн хүүхдүүд, тэгээ 9 дугаар ангийн хүүхдүүд байх юм бол эртнээс нэг юм дэвтэртэй олчвол зүгээр. За тэгээ мэрэгжлийн ямар мэрэгчлүү, ямар ажил хийдгийг, ямар цалин авдгийг, ямар орчинд ажилдгийг бүгдийг ингээд дотор нь орж төсөөлөх хэрэгтэй. Жишээ нь ингээд нэг оюутан ярьж байгаа би программист гэхээр их гоё гэж боддог байсан. Тэгээ яагаад гэсэн чинь манай гэрт нэг программист ах ирдэг байсан. Ингээл өндөр нуруутай айгу гоё те. Тэгэл нэг гоё мэрэгжил юм байх гэж сонгосон чинь би энэ мэрэгжлээрээ одоо ингээд бүр төгсөж чадахгүй төвшөнд хүрчээд байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл яг программист гэхээр ингээл бүр хідэн цагаар одоо компьютерийн ард суун анхаарал нарийн төвлөрдөг байх хэрэгтэй болно тийм ээ. За гэтэл одоо юу гэдгийг банкны захирал гээл тэгэхээр их л гоё харагдан тий. Одоо ингээл нэг цүнх барьцсан. За тэгэл зөндөө амьдрал нь одоо хангалуун байна. Гэтэл тэд нар яг тэр ажлаа хийхин тулд ямар одоо саад бэрхшээлийг даван туулж идэх, ямар их ачаалтай орчинд ажилтгийг тийм ээ. Гээд одоо өшөө цаашаа нарийн одоо төсөөлөх хэрэгтэй байгаа. Уул уурхай Монголд одоо их ашигтай байна л гэж тэгж байна. Уул уурхайн чиглэлээр сурах юм бол гэртээ одоо хэдэн сар би байхгүй байх юм байна. Хол одоо хүүтэн газар ажиллах юм байна. Тэ гих мэтчлэн ингээд тухайн мэрэгжлийг зөвхөн л ийм болно гэхээсээ илүү яг тэр мэрэгжлийг одоо өөрөө эзэмшсэн ийм үедээ ямар одоо эрсдэл гарах уу, ямар одоо сайн тал байх уу гэдэг тийм ээ. Болж игэл яг тэр мэрэгжлийн хүний бичлэгийг хайж үздэг ч юм уу ингээд нарийн одоо төсөөлж ийм бичих хэрэгтэй байгаа. Тэгээд ер нь бол дор ээж нэг 80-аас 100 мэрэгжилтэй юм уу болчвол их аятайхан сонголт хийгээд байгаа юм байна гэж одоо харж байгаа. За тэгээд дараа нь яг тэр дэвтэр ингээд хөтлөөд явж итэл аяндаа ингээд хид хідэн мэрэгжил ихэнх хүүхдүүдэд нэг 3-аас 5 мэрэгжил тунаад үлддэг. Энэ л ер нь надад боломжийн юм байна да гэд. Тэгээд тэрнийхээ талаар одоо дотоодод айл сургуульд бэлтгэдгийг тэгээ яаж одоо конкурс өгөх тэднэрийгээ одоо сайн судлах хэрэгтэй болдог. Тэгээ ер нь хүүхдэд бол заавал ингээд дээд боловсралтай байх нь чухал биш. Миний хувийн бодол юу вэ гэхээр хүний одоо хийж чадсан тий сурсан юм болгон хүнд хоол болоод яваад байдаг. Жишээлбэл эрэгтэй хүүхдүүд ингээл өөрөө одоо сантехникийн ч юм уу ойр зүрийн юмаа хийж чадахгүй бол хүнд мөнгө төлнө. Тий тэгэхээр ингээд ажлыг хар бор гэж голохгүйгээр чиний өөрөө чинь сурсан юм болгон ирээдүйд дандаа одоо хоол болно гэдгийг зөвлөх гэсэн. За тэгээд харьцангуйгаар одоо нэг үе бодвол манад яг одоо мэрэгжил сонголттой холбоотой хүүхдүүдэд туслахаар ийм ном бол нэлээ олон гарчихсан байж байгаа. Тий. За тэгээд хамгийн гол нь ингээд хүн бясалгад сууж агаад бодоод тий за би ийм болох юм бэ гэж өөрийгөө нээдэг биш. Энд байгаа хүүхдүүд сайн бодоорой тийм ээ. Аль болохоор янз янзын үйл ажиллагаанд орж явах хэрэгтэй байдаг. Жишээлбэл чи ингээд саксны бөмбөг бариад тэ тоглоод үз. Урлагийн үзлэгт ороод үз тэ. Сайн дурын үйл ажиллагаанд бас оролцоод үз. Тэгэхээр нөгөө химийн бодисыг ямар одоо шин чанартай вэ гэдгийг таних тулд өөр янз бүрийн бодисуудтай одоо уралд оруулж агаад таньдаг шиг хүн ч гэсэн өөрийгөө одоо гэртээ сууж байгаа л бодоод биш чи аль болохоор олон юмд одоо орж үзэх хэвээр тэгжиж яг өөрийгөө дундаас нь тань. Дээрэс нь одоо мэдээж сэтгэл зүйн мэрэгжлийн төвшний одоо ийм аргачлал бас өөрийгөө танихад одоо туслана гэж боддог. За тэгээд анхаарал тавьсанд маш их баярлалаа. За би бол одоо илтгэгч биш. Энд ингээд өргөдөж ирж байгаадаа маш их баяртай байгаа нэг хүн. За би сая цогцлмаа сэтгэл зүйч шиг бас ийм тоо баримт болон одоо ийм судалгаан дээр үндэслэж би ярьж чадахгүй. Би одоо өөрийнхөө туршлага, өөрийнхөө амьдралд туулж ирсэн одоо энэ бяцхан одоо түүхээсээ та бүхэндээ хуваалцъя гэж бодож байна. За би өнөөдөр юунаас эхэлж ярих вэ гэж би 4 хүүхэдтэй. Миний том охин 5 дугаар ангид сурдаг. Нэг их нэртэй. За ингээд амьдарч байна.
За амжилт сая хөтлөгч намайг амжилтанд хүрсэн хүн гэж одоо зарлалаа. Тэгэхээр амжилт гэж яг юу юм бэ? Амжилт гэхээр хүмүүс одоо ихэнх хүмүүсийг би ингээ асуухаар альбом тушаал, эсвэл маш их мөнгөтэй болох, эсвэл нэр алдартай болох ч юм уу те. Эсвэл одоо юу гэдгийг ямар нэгэн юм бодиттой хаавстай яг хүсэж исэн юмдаа хүрч одоо тэрийг эдэлж жаргахыг амжилт гэж хүмүүс ойлгоод байгаа шиг байгаа юм л да. А миний хувьд амжилт гэдэг бол үйл явц. Процесс аахгүй. Амжилт гэдэг бол нэгдүгээр өөрийгөө таних, өөрийгөө олж мэдэх. Хоёрдугаар дуртай ажиллаа хийх. Гуравдугаар тэрийг хэрхэн хийх. Энэ л амжилт юм байна. Ялалт болгон амжилт биш шүү. Амжилт гэдэг бол процесс, үйл явц. Тэрнээс биш одоо би нэг яаж тайлбар. Жишээлбэл итгэл. Итгэл гэдэг чинь миний хувьд бол би итгэлийг юу гэж боддог вэ? Би итгэл, найдвар гэдгийг би аялал гэж боддог. Өнөөдөр бид нар Баян онгор руу явж ялаа гэж бодъё. Эсвэл бид нар ямар нэгэн мэрэгжилтэй болох ч юм уу, явах тийм юм хийж ялаа гэж бодъё. Тэгвэл би одоо энэ мэрэгчлийг ийм сургууль зөвшөөд ингээ бакалавр тэгээ дараа нь магистр, дараа нь ийм болоод одоо доктор хамгаалаад би ийм оргил төрөх юм байна гэд итгэсэн учраас тэр сургуульд ороод тийм төлбөрөө төлөө та нар цаг хугацаагаа тэндээ өнгөрөөж бид нар тэр итгэлийн аяллыг хийж идэг байхгүй. Бид нар Баян онгорын Баазгаан сум явъя гэвэл хизэж оч үзээгүй мөртлөө бид нар хүнээс зам асуувал яваал идэг үстэй. Очно гээл зам бид нар яваал идэг. Тэр чинь итгэл итгэж байгаа учраас бид нар итгэхгүй явахгүй шүү дээ. Тэгэхээр энэ амжилт гэдэг чинь процесс шүү. Тэгэхгүй ингээд нэг юм амжилтанд хүрсэнгүй үднэр гэж хүмүүс яриад идэг те. Амжилт үргэлж хажууд цуг байж идэг. За би бол амжилтыг тэгэж боддгоо. За би өөрийнхөө л одоо амьдралынхаа юун дээр та бүхэндээ ингээл хуваалцаж байна л да. За миний одоо нэг хамгийн гол амьдралдаа баримтлагдаг нэг зүйл бол би хинтэж өрсөлддөггүй. Яг өрсөлдөөн бол одоо хөгжил дэвшлиг авчирдаг, өрсөлдөөн бол ингэдэг тэгдэг гэл ингээл ярьдаг. Үргэлэг гэдэг кино хийж яхад миний ангийн одоо оюутнууд хамт сурж исэн оюутнууд болоо Эрдэнэ үлэг, Болд Эрдэнэ, Ялалт, Навчаа гэдэг яг бид нар нэг соёл урлагийн сургуулийн нэг анги төгссөн. Тэгээд ингээд манай найруулагч Сингдэр шиг найруулагч хэлсэн байхгүй. За бид нар үргэлэг дээр ингээ ангиараа хийсэн кино. Та бүхэн үзсэн баг зарим нэг ангийн. За та нарын хинэн сайн одоо жүжигчингээ чи үзье гэж байгаа байхгүй. Яг өрсөлдөөнөөс нь одоо бид нарыг илүү сайн жүжигч, илүү сайн тоглох гэж найруулагч маань хүссэн юм шиг байгаа юм л да. Би оюутан байхасаач тэд нартай өрсөлдөж байгааг. Жишээлбэл дорж 100 кг шахдаг бай. Би доржтой өрсөлдөд би тэгвэл 110 шахна. Тэ? Дорж 200 м-т гүйч. За тэгвэл би 300 м-т гүйч. Би ийм жүжиг тоглож юу. Боги тэгч юу гэдэг би энэ хонхортол үлддэг байхгүй. Тэр иби боги хоёртойгоо л үлдэнэ гэсэн үг. Уучлаарай би найзуудынхаа жишээг авч байгаа болохоос иби боги эргэмүүлж байгаа биш шүү. Та нар бити амар сериосны дараа нь тэгж тайзан дээрээс яриад дим билээ гэд яриад байгаарай. Энэ чинь цаана дэлхий гэж нэг том юм байна шүү дээ. Холливуд гэж юм байна. Дэлхийн кино үйлдвэрлэл гэж том юм байна. Тэгэхээр энэ ойр хавьдаа байгаа хүнтэйгээ битгий өрсөлд, битгий сөргөлд яах ёстой юм? Өөрийн чинь доторх чадал чинь хаа хүртэл явдгийг тэрийг хэлэх, тэрийг тултал нь хийх ёстой байхгүй юу? Одоо та нар нэг юм Mongolian Got Talent, American Got Talent гэх нэг нэвтрүүлгүүд гараад байна та. Айгүй их тийм нэвтрүүлгүүд их бид нар үздэг боллоо. Тэрэн дээр ингээд заримдаа ямар ч нэг авьяасгүй гартай. Тэр чинь нэг авьяасны нэвтрүүлэг байгаа даа шүү дээ. Элбчин, дуучин, бүжигчин одоо ямар ч нэг авьяасгүй нөхөр гарч ирчээд ингээд шүүгч мөөгчтэй хэрэлдээ зогсоод идэг шүү. Ингээд зарим нэг юу харахаар тий. Тэр нэгдүгээр өөрийгөө таниагүй хүн байна. Тийм үү? Хоёрдугаар тэр маш одоо гаргалгааг нь би бодохгүй. Маш дураараа бөгөөд хүний үг сонсдгүй хүн байгаа байхгүй. Гуравдугаар тэр маш их хүний үгийг сонсдог, өөрийн гэсэн бодлого хүн байгаа байхгүй. За чи ястаа алж чинь. Одоо чи шууд Монгол 100 сая төгрөгтэй болно. Гингүүд энэ өөрийгөө танихгүй байх, бусдын нөлөөнд хит автах, эсвэл бусдын нөлөөнд хит автахгүй байх гэдэг бол одоо илэрлэн тэн дээр одоо гарч ирж шít. Бүр тэр Саймоныг харааж мараснаа
тайзан дээр гарснаа би үнийгээ зохиж мохоод нэг тийм юу үзсэн үгүй танаас нэг тийм үзэлбэр гарч ирсэн. Тэгэхээр өөрөөрөө байх, өөрийгөө олж таних гэдэг зүйл бол маш хэцүү бөгөөд хүн энийг насан туршдаа хийдэг тийм зүйл байдаг. Насан туршдаа. Өнөөдөр би ч гэсэн өөрийгөө таниагүй, хин ч ер нь өөрийгөө таних бүрэн гүйц тань гэсэн тийм боломж байхгүй. А гэхдээ ингэж таних гэж оролдох хэрэгтэй бид нар. Та нар өөрсдийнхөө дуртай юм хийхгүй бол, дуртай юмаа сонгохгүй бол та нар ингээд биний амьдралын одоо ингээд би 2 их сургууль төгссөн. Тэгэхэд оюутнууд ингээд жүжигчний мэрэгжил бол бүр оюутан хүүхд болгоны хүсдэг мэрэгжил байдаг. Жүжигчин л болчвол гоё юм шиг зургатаар гараал ингээд тий. Тэгээ ингээд жүжигчин болж ийснэ дундаас нэрэнгүүтээ би биш байсан байна. Ерөөсөө би ингээд биш байсан байж таа гэд. Ингээд нэр чинь олуулаа жүжиг мөс тоглоод ирэхээр яг шигшигдээд ингээд хасагдаад ирэхээр тэнгүүтээ дараачийн сургуулийг сонгодог. Тэгээ ингээд 2 сургууль сонгоод хоёулын төгсч чадаагүй байтал залуу нас дуусаад тэгээ сайхан дэлгүүрийн худалдагч болоод эсвэл деливери болоо пицца зөөгөөд амьдрал ингээд тусчдаг. Ийм жишээ миний хажууд маш их байна. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд юм нэхэр та нар хизээч нийгмийн захиалга болж болохгүй. Бидний эцэг их, бидний ойр дотны хүмүүс хизээч биднийг муу яваасаа гэж хэлэхгүй. Сая энэ судалгаан дээр энэ гэр бүлийн нэг тийм гэр бүлийн зөвлөгөөгөөр тэдэн хувийн мэрэгжил эзэмш тэгээ гэж гарч ирж байна. Манай гэрийнх намайг санхүү эдийн засгийн дэд сургуульд оруулах эсвэл цагдаагийн дэд сургуульд оруулах ёстой гэж бодож ирсэн. Би нууцаар соёл урлагийн сургууль шагналт өгөөд би ундаа тамхи зарж агаад машин угааж агаад сургалтынхаа төлбөрийг хийгээд тэгээ би соёл урлагийн сургуульд орж ирсэн. Надад маш их мөрөөд байсан. Би маш их мөрөөддөг байсан. Би ингээд намайг би баг байхдаа ингээд та нар одоо ханан дээр зураг наадаг уу? Одооны хүүхдүүд. Бидний үед их ханан дээр сэтгүүлээс зураг олж ингээд наадаг үе байлаа л да. Тэгээ би ингээд бодибилдингийн том булчинтай тамирчдыг ч юм уу шаварснэгрийг ингээд Жеки Чаныг ингээд хайчилж явахдаа би хизээ нэгэн цагт намайг нэг хүүхэд хайжлаад ханан дээр энэ миний зургийг наана гэж би мөрөөддөг байсан байхгүй. Тэр нь би итгэдэг байсан. Хүсэж байгаа юмаа маш сайн мөрөөдөж төсөөлөн харах ёстой. Хийсвэрлж болно. Битгий мөрөөдлийнхөө фантазийнхаа сүүлнээс битгий зур. Тэгээд өөрсдийнхөө захиалга болох ёстой. Бидний эцэг хизээч биднийг муугаас яваасаа буруу мэрэгжил сонгоод ингэ явчаасаа гэж хүсэхгүй. А гэхдээ бид нар өөрийгөө сонсох ёстой. Намайг оюутан болж байхад санхүү эдийн бүх хүмүүс хууль зүйн дэд сургуульд орж исэн. За манай одон чимээг ононгоос ахуулаад одоо манай урлагийнхнаас бол бүгд л хууль 2000 оны ихэнх үе 1995-аас хойш тэгсэн чинь улс их орны эдийн засаг барилга нэг хэсэгсээ барилга хүүхдүүд л барилгын инженер болоод тийсээр дүүрэн барилгын инженерүүд дараа нь яасан уул уурхай Төвшин баярыг алтан медаль аваад ирэнгүүт нь энэ спортын дуурдны заалаар дүүрэн жудогийн кимо өмссөн бацаанууд энэ чинь нийгмийн захиалга болоод байгаа байхгүй. 40-оос 50 мянган мэрэгжил байдаг гэдэг нь шүү дээ. Би юунд дуртай юм бэ? Тэрийг л олж мэдээчээ. Тэрийг олж хайгаач л гэж би хүсэж байна. Бид нар маш их хорон дунд амьдарч байна. Өнөөдөр агаарын бохирдол, хөрсний бохирдол, Улаанбаатар хотын төгжрөл удаа бид нар маш их хор дотор амьдарч байна. Дээрээс нь өнөөдөр бидний энэ тарих угаалт, Солонгос кино, хошин шог энэ фейсбુક дээр байгаа илүү дутуу мэдээллүүд бидний цаг хугацааг хумсалсан энэ олон хор дотроос та нар өөрсдийнхөө тархитлагыг цэнгэлж бие эрүүл саруулаар нь авч гарч үлдэхгүй бол наад тархин дотор байгаа хаарт чинь бүүн хогоор дүүрсэн гой кейстэй ийм бахан хиймэл компьютерд болж бид нар нийгэмд хөл алхах гээд байна. Бид нар ядуу буураа орон. Бид нар ингээ ядуу буураа орон. Бидний хоёр хөрш өнөөдөр маш хүчтэйгээр одоо хөгжиж байна. Хятад сарны нөгөө талд буучлаа. Тэ? Бид нар өнөөдөр замынхаа төгжрлийг шийдээгүй байждаг. Альва улс их орны хөгжил гэдэг бол хүний хөгжил, хүнээ л хөгжүүлнэ гэсэн үг. Хүнээ хөгжүүлэхгүй бол улс их орн ерөөсөө хөгжихгүй. Хүнээ хөгжүүлвэл мэдээж тэр хүний хөгжлийн маш олон одоо салбарууд байна л да. А гэхдээ энд
миний барьдаг бодож байгаа 2 3 зүйл байдаг. Ухамсарын хэм хэмжээ, ёс зүйн хэм хэмжээ, гоо зүйн хэм хэмжээ гэж нэг ийм 3 юм байдаг. Одоо энийг задлж цаашаа ярих юм бол маш их юм бид нар ярих байх л та. Хамгийн наадсхан чинь ухамсарын төгжрөл гэдэг юм бид нар орчоод байгаа болохоос бид нар замын төгжрөл гэдэг юм орчоогүй байхгүй юу? Бидний тарих төгжөөд байгаа учраас зам төгжрээд байгаа байхгүй юу? Бид нарт бие бинийгээ Монгол хүний нэг тийм бид нар их тийм амиа бодсон хүмүүс шүү. Ийм арчаагүй амиа бодсон хүмүүс гэж бүр одоо бүр хэлэхэд бүр хангалттай. Өнөөдөр зам дээр бид нар яаж явж байгаагаа хараад өнөөдөр подисонд хогоо хайж байгаагаа харахад л өнөөдөр гудамжийн шүлсээ хайж байгаа харахад л бид нар ямар арчаагүй амиа бодсон хүмүүс вэ гэдгийг харж болно. Энийг өнөөдөр та нар л өөрчилнө. Энийг өнөөдөр бид нар л өөрчилнө. Бид нар өөрсдөө мэргэлж сонгож авсан салбар болгоноор л бид нар өөрчилнө. Та нар хэрвээ санаж байгаа бол би 3 жилийн өмнө Итгэл гэж нэг кино хийсэн, та нар үзсэн болоогүй болоо. Энэ би тухайн үед жидүүгийн тухай хийжсэн байхгүй. Өнөө тэр тухайн үед би яг мэрэгчлээ буруу сонгосон. Тэ? Сая нэг ийм мэрэгжил Монгол улсад гарч ирсэн. Даргын цүнх барих гэдэг. Хөдөө төрсөн. Хөдөөнөөс дөнгөж оюутан болж ирээд анх удаа марууж идэж үдсэн залуу Улаанбаатар хотын нийслэлийн иргэдийн төрөлжтэй хурал болоод бидний амьдралыг шийдэх гээд явж байна. Би тэр хүний хөдөөнийх гэж ялгуурлан гадуурхаж байгаа юм биш. Тэгээ би тэрийг гарал үүсэл одоо төрж өснөөр нь ялгуурлан гадуурхаж байгаа биш. Яг хотын хүүхэд хотоо мэддэг байхгүй юу? Тэ? Би нэг одоо энэ нэг талдаа тэр хөдөөний хүүхэд их сайн хүүхэд, сайн сурсан, сайн залуу, сайн боловсон өвчин, сайн нийгэмд мэргэжил эзэмшсэн залуу хүч чадлаар гарч ирж болно. Гэхдээ өнөөдөр Улаанбаатар хотод төрсэн хүүхэд, гэр хороолол төрсэн хүүхэд дамаа. Өнөөдөр гэр хорооллыг яаж бид нар энд дулаан амьдрах вэ гэдгийг мэдчихэж байгаа. Тийм үстэй. Тэр хүүхэд хийгээсэй гэж би хүсэж байгаа байхгүй юу? Тэр гэр хороолол өссөн хүүхэд л өнөөдөр бид байшинд амьдрахын сайхныг мэдж байгаа. Тэ? Тэр хүүхд хийх юм бол илүү үр дүнтэй, илүү хурдан болно гэж бодож байгаа. Итгэл гэдэг кино бол тэр цүнх барьж, тэ, даргын цүнх барьж. Өнөөдөр даргын цүнх барьдаг, тэ. Өнөөдөр мэрэгжлээ буруу сонгосон, амар хэлбэрээр мөнгө олохыг хүссэн хүн их байх юм бол тэгээд Монгол улс байхгүй болж байгаа юм тэрэ. Тэгэл дуусаа бид нар. Та нар л хичээхгүй бол, та нар л өөрсдийнхөө мэрэгчлээ өөрийнхөө замдалтаа тууштай байхгүй бол би та нарт ингээд яг өөрийнхөө амьдралын түгээсээр би ингээд жүжигчин болохыг маш их хүсэж байсан. Маш их хүсэж ингээд мөрөөдөж байсан. Би шал угааж байсан, би машин угааж байсан, зах дээр би хэрхэн тамхи зарж байсан, би ундаа зарж байсан. Та нар ундаа зардаг хүүхдүүдийн тухай мэдхүүгүй юу юу? Та нар харж байсан уу? Тэгээ би соёл ургийн сургуульд ороод шалгалт өгөөд орсон чинь би арын хаалгаар орж байгаа. За одоо нуухгүй би. Арын хаалгаар орсон. Хүнээр яриулж татуулж иж орсон. Тэгтээ хүний тэгж орох нь ерөөсөө чухал биш. Яаж сурах нь л маш чухал байдаг. Тийм ээ? Тэгсэн чинь манай багш намайг амар чи ингэ сөөнг холоотой юм байна. Тэгээ ийм сөөнг холоотой учраас одоо чи тайзан дээр ингээд жүжигчин болохгүй, сөөнг холоотой ийм жүжигчин ерөөсөө байхгүй. Чи жүжигчин болох юм бол каскадер юм уу, орлон тоглогч ч юм уу те. Одоо нэг тийм тайзны ажилтан ч юм уу тийм л болох байх. Тэгээ чи эртхэн замаа бодсон дээрээ одоо цаг хугацаагаа энд чи дэмий үрж ийна. Яг энэ бол миний багшийн намайг бодож хэлсэн, миний цаг хугацааг хайрлаж хэлсэн үг байсан юм л да. А тухайн үед би юу гэж авч ирсэн гэхээр та нар ингээд асар их мөрөөдөд ингээд сургуульд ороод мэрэгжил тэр мэрэгжлийг эзэмших явж хаад дээрээс чинь хүн ингээд замыг чинь хаагаад хаалгаж чинь түгжээд ус асгуул ямар муухай хүнд хэцүү байдаг вэ? Тэ? Энэ мэдрэмж бол айгүй хэцүү. Дээрээс нь багш нь хэлж байгаа. Тэгсэн ч гэсэн би гүрийгээд би 2 дахин илүү хичээх хэрэгтэй болсон. 3 дахин илүү хичээх. Би дуулах тайзан дээр хүн ингээд ярих. Миний яриа атгын зэрэгт хүрэх хэрэгтэй байхгүй. Тэгээ миний яриа хүрэхгүй нахна шүү дээ. Тайзан дээр хүн ингээд шийдсэн чи энэ яриа сонсогддог байх хэрэгтэй байхгүй. Тэгээ энэ техникийг суулгаж авах гэж тэ би бусад хүүхдүүдээс илүү хичээх хэрэгтэй. Болж байгаа. Дараа нь соёл ургийн сургууль төгслөө.
би ямар нэгэн продакшн, театр, одоо үйлдвэр, телевизэд харьяалагдаагүй. Намаа хинч аваагүй. Би ч өөрийнхөө хоолооноос ичээд аль дээр нь ч очаагүй. Өнөөдөр ингээд хошин урлагийн продакшнд ч юм уу эсвэл драмын театрт байгаа эсвэл телевизэд байгаа хүмүүс маш хурдтайгаар од болдог байхгүй юу? Тэр байгууллага өөрсдийнхөө одоо маркетингийг хийхэд телевиз нэвтрүүлж болох юм бол тэргүй айл болгоны хойморч сууж гин. Хошин шигийн продакшнд орох юм бол тэр продакшн жилийн 6 тоглолт хийхэд тэр жүжигчнийг хүссэн үсээгүй л олонний танил болгодог. Кино тэгдэггүй. Кино тоглох гэж кино ч маш өндөр зардалтай. Ихэнх үедээ би маш доошоо байсан. Тэгээ би Ирланд явсан. Ирландд очиад сав угаасан, шал угаасан, амьдрахын тулд, хэл сурахын тулд миний ганц зорилго хэл сурах байсан. Тэгээ хэлээч би олигтой сайн сурч чадаагүй л дээ. Ингээд төлбөр мөнгөнийх нь асуудлаас болоод ингээл. Тэгээ дараа нь Монголд ирээд өөрийнхөө продакшныг нээгээд ажиллаж хагаад сая 13 онд Марко Поло гэдэг кинонд тоглох юг олж авсан. За энэнд хүрэх процесс бол маш хүнд хэцүү л дээ. За хамгийн их хүнд хэцүү юм нь юу байсан гэхээр тэр нь англи хэл дээр тоглох хэрэгтэй байсан. Тэгэхээр одоо бүх мэрэгжилд англи хэл хэрэгтэй байна. Гадаад хэл хэрэгтэй байна. Тухайн улс орны хэл хэрэгтэй байна. Бид нар өнөөдөр энэ жижигхэн зах зээл би киногоор төсөөлүүлээ л яриа. Кино өнөөдөр Монгол улсад кино тогтмол үздэг 300 мянган хүн байдаг. За 400 мянган хүн байдаг. Тэрний 5,000 төгрөгийг билетээр зархад хэдэн төгрөг болдгийг тэрний талын кино театр авдаг. Ийм жижигхэн зах зээл байхгүй юу? Киноны зах зээл. Би 400 сая төгрөгөөр 500 сая төгрөгөөр амар лаг кино хий. Тэр бом төгрөгөөр сая доллараар Монголын зах зээл зориулсан лаг кино хийгээ гаргая гэхэд энэ зах зээлийн хуулиар энийг орлого нөхөж чадахгүй учраас өнөөдөр 60-50 сая төгрөгийн кино хийгээд тэр хошин шог, тэр амархан, тэр жалс хийдэг кино те хүмүүс үзэж чинь. Энэ урлаг кино гэдэг чинь өөрөө нийгмийг ингэ түүчилж урталт нь авч явж явах хэвээр урлаг л да. Бид нар энэ үүргээ биелүүлж чадахгүй байгаа. Эдийн засгийн байдлаас л. Марко Поло дээр тоглох хэрэгтэй болсон. Англи хэл дээр жүжиглэх хэрэгтэй болсон. Яагаад азар Монголын түүх Монгол хүн гэдэг утгаараа энэ кинонд сонгогдчихж байгаа байхгүй. Сонгогдсныхаа дараа би ингээд тэр юун дээр очиод одоо тэр кастингийнхаа офис дээр очиод ингээд заалаа харсан чинь 1500 жүжигчд 14 дээр өрсөлдсөн байгаад тэрнээс нэг дүрийг би авсан байдаг байхгүй. Тухайн үед өрсөлдөж байгаагаа мэдээгүй. Миний англи хэлний акцент маш муу байж таараа. Тэг чин одоо Америкт, Австралид, одоо энэ Канад, энэ Европ даяараа унган англи хэлтэй Азууд байна штэ. Солонгос тэр чигээрээ. Биднээс сайн англи хэлтэй бүр тэнд төрцөө. Америкийн энэ Холливуудын кинонд англи хэл нь сайн л болоод сайн жүжигчтэй байх юм тэр жүжигчин заавал Монгол байна уу? Тэр ханаас ирсэн байх нь юу чухал биш байдаг. Тэгэхээр ингээд хүн өчүүхэн миний мөрөөдөл ингээд биелж штэ. Би 0 дефект, 0 алдаа, 0 сургалтын төлбөргүй. Тийм та нартай харьцуулахад миний боломж маш бага байсан. Гэхдээ ингээ хичээхээр, тууштай байхаар, сайн мөрөөдөхөөр энэ ингээ биелдэг. Энийг би ингээ өөрөөрөө та нарт ингээ баталж хэлэх гээд энд ингээ зогсож байна. Тэгэхээр би юу гэж хэлэх гэж байна гэхээр зоригтой бай. Хинтэйч битгий өрсөлд. Хиндэж битгий гомдол. Бүх юмыг ингээд тэрнээс болоод ингэсэн, энээс болоод ингэсэн. Та тэгэж хэлсэн биз дээ. Чи тэгсэн, энийг тэгэхээр нь би тэгсэн шүү дээ. Битгий гомдол. Энэ гомдлох гэдэг юмыг ялангуяа ирчүүд хөвгүүд өөрөөсөө авч хаях хэрэгтэй. Энэ шантрах, айх гэдэг юмыг бүр авч хаях хэрэгтэй. Үзэл бодолтой үнэнч тууштай байх хэрэгтэй. Хэлэхснэ хилдэг байх хэрэгтэй. Монгол ардын зүр зүсүү гэдэг хадам ахын сэтгэлийг харж хөл хүндтэй болов гэж. Тэ? Энэ үзэл бодлоо илэрхийлэхгүйгээс болж чи хаана амьдрахыг чинь зааж өгсөн хэлэлтэй. Энийг жоохон байж байгаа ээж аваасаа асуугаарай. Одоо арай зарим нэг нь ойлгох нас нь болоогүй бах. Тэгтээ энэ үгийг санаж явах хэрэгтэй. Өөрийн үзэл бодол, өөрийн дуртай зүйл, өөрийн хайртай бүхэндээ үнэнч байх хэрэгтэй. Баярлалаа та нартай.
За та бүхэнд энэ сайхан амралтын өдрийн өглөөний мэнд хүргэе. Тэгээд маш сайхан сэдв сонгоо авч маш сайхан ярилцлагыг Монголын одоо ирээдүй үе болсон энэ хүүхэд залуучуудаа мэрэгжил сонголтын талаар ярих гэж байгаадаа маш их баяртай байна. Тэгээ бас ташрамд нь яг энэ сайхан үйл ажиллагааг зохион байгуулж байгаа баг хамт олон энэ байгууллагад нь үйл ажиллагаанд нь амжилт хүсье. За тэгээ дөнгөж сая би бас жүжигчин амар сайхны илтгэлийн сэдвийг хараад үнэхээр баярлж суулаа. Энэ юу вэ гэхээр зэрэг өөрийгөө тань гэдэг энэ үг бол үнэхээр агуу үг байгаа. Хоёрхан үг боловч эцэг эхчүүд эмээ өвөөнөр үр хүүхэдтэй байнга хэлж өгч явах хэрэгтэй. Хүүхэд багасаа л энэ хоёр үгийг л бодож явах хэрэгтэй байдаг. Энийг бол ноён хутагт Данзан Аравжаагийн хэлсэн сайхан үг байдаг. Өдөн дэвлэгээ шуунд өндөр юуны даваа. Өөрийгөө таньсан хүнд амьдрал юуны даваа гэсэн энэ сайхан үг бол өнөөдрийн одоо миний энэ лекцний эхлэл болгож би хэлмээр байна. Та бүхэн байнга бодож явж байгаарай. Үнэхээр би хэм бэ? Ямар хүүхэд юм бэ? Ямар удам угсаатай юм бэ? Удам угсаанд минь ямар агуу хүмүүс байсан юм бэ? Ямар ажилсан хүмүүс байсан юм бэ? Ямар төвчээртэй хүмүүс байсан юм бэ? Би тэднээсээ юуг нь сурах вэ гэдгийг хамгийн хэлж хүүхэд бага насндаа бодох ёстой гэдгийг. Хүүхэд бага насыг би ч гэсэн туулж өнгөрүүлсэн. Тэр үед эмээгийн минь үг болохоор зэрэг нэг хөгшүүн нэг юм яасыг давтаж ярьдэм дээ л гэж бодогддог байсан. Тэгээ би эмээдээ дандаа тэгсэн. Эмээ яг ингээд намайг хоол идэж явах үед эргэж суудаг. Тэгээд нэг юм хэдийн юмнууд хилээд идэв гэсэн. Тэгээ би болохоор эмээ би жоохон тайван хоолоо идмээр байна тийх үү гэл ингээл гуйдаг гэсэн байхгүй. Тэгэнгүүт л эмээ миний үгэнд орохгүй нөгөө юм яриа л идэв гэсэн байхгүй. Тэгэхээр үнэхээр эмээ минь намайг бодох юм бол өөрийгөө таньсан, хорвоог таньсан ийм хүн тэгээ надад л нэг хэдөө хэлгээл байдаг байсан юм байлээ. Тэгэхээр залуу зандан цагт тийм одоо алдаа байдгийн шүү. Тийм учраас настай хүний үгийг сайн сонсч яваарай. Монгол өвгдийн сургаал бол ер нь тэр чигээрээ шинжлэх ухаан, тэр чигээрээ танин мэдхүү, тэр чигээрээ одоо соён гэгэрүүлэгч байдаг шүү. Одоо Жансан дургуй хэлжсэн Монгол ардын дуу, богны дуу ер нь Монголын энэ урлаг бол тэр чигээрээ яг урлаг гэдэг утгаараа биш. Дандаа соён гэгэрүүлэх шин чанартай байдгаа гэж хэлжсэн. Үнэхээр би бол одоо саруул тал гэдэг нэг дууны үгийг бас та нарт хэлж өгье гэж бодож байна. Энэ хүүхэд багчууд тэгээд бас та нарын ах эгч нар, эцэг эхчүүд бүгдээрээ энэ дууны үгийг мэддэг бол маш сайн болно. Тэгээд сонсороо уртын дуу байгаа. Тэгсэн чинь орчин үед нөгөө аахад орж байгаа залуучууд уртын дуу чи үгтэй юм уу гэдэг энэ гэсэн. Үг байдгийн шүү. Байхдаа бүр агуу сургаал байдгийг. За тэгэхээр саруул тал байвчиг шавартай намагтайг бодоорой. Сайхан амраг байвчиг санаа бодлын танаарай. Энэ бол би бол хүний нөөцийн удирдлагыг бол судалж заадаг хүн. Тэгэхээр миний хувьд бол энэ дуу янаг амрагийн дуу биш. Энэ дуу миний хувьд бол хүний нөөцийн сонгон шалгаруулалтын дуу байдаг. Тэгэхээр сайхан залуучууд ажилд орох гээд ирвэл санаа бодлын танаарай л гэж байгаа. Сайхан залууч хамтаа найзлах гээд байвал санаа бодлын танаарай л гэж байгаа бас. Тийм биз? Уужим тал байвчиг устай намагтайг бодоорой. Учирсан амраг байвчиг ухаан бодлын танаарай. Тэгэхээр би түрүүхөө өөрийгөө тань гэж хэлсэн. Одоо дараагийн алхам бол хүнийг таних тухай болоод ирлээ шүү дээ, тий. Та нар амьдралдаа том болоод насан туршээр нэг том сонголт хийн. Тэр сонголтыг зөв хийвэл насаараа жаргана. Буруу хийвэл насаараа жоохон гунигтай, будлаантай амьдрна. Хүн өөрийнхөө амьдралын замыг өөрөө л сонгодог. Тэр нь амьдралын хань байдаг байхгүй. Ганц мод гал болдгоо гэж өвгдүүд хийлдэг. Тэгэхээр хослон амьдрах жамтай. Чулуу бүхэн ижлээ хайдаг гэж дуу байдаг шүү дээ. Үнэхээр бид нар ижлээ хайдаг байхгүй. Хайхтаа бид нар насан туршдаа ханилан жаргах үнэн ч ханаа зөв сонгоё. Тэгэхээр саруул тал бол хань нөхрийн сонголтын дуу. Дээр нь бас нэг дуу байдаг. Заяаны сайн ханиан гэж би чамайг замын туршид ханилан байж танилаа. Тэгэхээр хүнийг яаж таньдаг байх нь вэ? Ханилан байж тань. Тэгэхээр хүний сайныг ханилан байж тань, хүлгийн сайныг унан байж тань. Тэгэхээр өвгдийн сургаал чи ер нь тэр чигээрээ л одоо орчин үеийн одоо мундаг булиа хэлгээр ярих юм бол менежмент шүү заяа. Тэгэхээр өвгд эмэгдийнхээ сургаалыг сайн сонсож байгаарай гэж хэлэх гэсэн.
За тэгээд өөрийнхөө өнөөдрийн сэдв рүүгээ оръё. За тэгээд багш та нарт нэг товчхон нэг мэдээлэл бэлдэж ирсэн. Тэрийг танилцуулж өгье. Ер нь мэрэгжил гэдгийг бол ингэсэн. Одоо та нар чи мэрэгжил сонголтын тухай ярих гэдэг. Би сая та нарт бас өөрийгөө таниараа гэд тэгээд дараа нь сонголт хийгээрэй гэлээ тий. Яг үүндээ өөрийгөө таньна гэдэг бол хувь хүн өөрийнхөө нэг онцлог гэдгийг. Тэр онцлогтой тохирсон дуртай чаддаг ямаараа ажил мэргэжлээ сонгуул тэр хүн байгууллага дээр орохоор дундаас дээш хүн болдог байхгүй. Дундаас дээш хүнийг бид нар болохоор сайн ажилтан, шилдэг ажилтан, авраг, чемпион, хөдөлмөрийн баатар эдэр болгочдөг байхгүй. Яагаад тэр хүмүүс чинь болоод байгаа юм бэ гэхлээр тэр хүн чинь ажил мэргэжлээ зөв сонгоцсон юм байхгүй. Ийм энгийн юм бол маш энгийн. Бодлонтой сонгуул насаараа л бодолж ав. Тийм ээ? 3 4 сургууль солиол энэ ч болж гин үү гэсэн чи арай онцгүй юм байна. Гайгүйгээ бодсон чи аав тэгээд хараа сонгоцсон чинь сони юм байна. Одоо тэрийг сонгоё гэдэг. Тэгвэл яг мэрэгжил гэдэг бол нэг ийм юм байгаад байгаа. Энийг та нар харах юм бол тусгай хөтөлбөрийн дагуу суралц эзэмшсэн тодорхой мэдлэг чадвар, дадал шин чанаруудыг шаарддаг. Тийм байгааз мэдлэг, чадвар, дадал шин чанарыг шаарддаг хөтөлбөрийн үйл ажиллагааны нэгэн төрөл. Мэргэжил эзэмшсэн хүндээ материалыг болоод оюуны баялаг, үн цэнийг бүтээгээд орлого олж амьдрах арга хэрэгсэл болдог. Хамгийн сүүлийнх нь өгүүлбэр аягүй чухал байгааз. Дандаа аав ээжээрээ тижээлэхгүй. Дандаа л scholarship аваад, дандаа энэ тентхийн сангаас тэтгэлэг авч ингэж амьдрахгүй. Хүн дараа нь дэгдээхэн жигүүр ургаж гүйцээд тэгээд үүрнээсээ гараа нисдэг. Хүн өөрөө төлөвшөж мэдлэг чадвар дадал суугаад тэгээд амьдралд хөлөө олоод хоёр хөл дээр баттай алхдаг. Мянган бэрийн аялал нэг алхмаас эхэлдэг. За энэ бүхнийг маш сайн санаж аваарай. За тэгэхээр хамгийн гол нь таны эзэмшсэн мэргэжлийн мэдлэг чадвар зах зээлд эрэлттэй, үн хүрхүүс, чанар чансаатай байх ёстой. Зах зээл бол жинхэнэ мэргэжилтэнд чанартай мэдлэг, ур чадвар төлбөр төлдөг. Тийм байгаас өнөөдөр энэ бүр батлагдаад байгаа. Тэгэнгүүтээ бас энэ рүүгээ дагаж хөшөрч болохгүй. Одоо бас өөр онцлог байгаа. Тэгэхээр хувь хүний бүтээмжийг бол ийм л 3 ямаар тодорхойлсон юм. Энийг бол Армстронг гэдэг эрдэмтэн томьёолсон байдаг. Ерөөсө хамгийн эхлээд хувь хүний бүтээмжийг би юу юмаа хийж чадж гэнэ үгүй юу гэдэг ямыг нэгдүгüрт нь төрөлхийн өгөгдөл байгаа. Тэгэхээр түрүүн би юу гэж хэллээ? Би ч байхавдаа ноёутыг данзаа харавж юу гэж хэллээ? Өөрийгөө тань гэж хэлсэн тий. Тэгвэл өөрийгөө таниул энэ төрөлхийн авьяас чадвар юу байна вэ гэдгийг багасаа өөрөө таньж мэдэх хэрэгтэй. Тэрийг мань таньж мэддэг орчин үеийн шинжлэх ухааны маш их арга хэрэгсэл гараад ирсэн. Ухаантай хүмүүс зохиочихгүй. Тэгээд өшөө дээр нь хувь хүн дээр бол өөрийгөө таних юм бол хүсэл байгаа. Хүсэл сонирхол. Тэр эхлээд ингээ мөрөөдлөөс эхэлдэг. Бүр холын юм гоё мөрөөдөл байжгаад дараа нь хүсэл сонирхол болоод тэгээд дуртай ажил болоод тэгээд дуртай ажлаа хийхээр нөгөө хүүхд чи үр дүнд хүрээд үр дүнд нь урамшаад улам зүтгээд тэгэнгүүт амжилт болоод амжилтанд хүрсэн хүн бол байгууллага дээр нөгөө дээгүүр эренбэлэгддэг нөгөө авраг чемпион шилдэг сайн ажилтнуудын тоонд орчдөг. Тэрийг л өнөөдөр хүн капитал гээд хамгийн үн цэнтэй хүн юмаа гэж байгууллагын захирал махирал тэр үнэ чинь одоо ингээд урамшуулаад гадаа дотоод явуулаад цалин хүнлүүг нэмэл ингээд маш гой ийм одоо нөхцлүүд тавьж өгөөд ингэж хүн магнит тэнгэр сайхан амьдрахын эхлэл болдог байхгүй юу? Монгол хүн маш энгийн шүү дээ. Хоол гэхээр зэрэг ерөөсөө мах гурал хоёр л байдгийг. Мах гурал өрөө нийлүүлж боогод жигэнчгэр бууз хавтгайлж хагаад хоёр талын шарчуул хуушур ингэж хувааж хагаад ус ичвэл гуралтай хоол усгүй болгочвол цовон ингэж болгочдөг. Тэгэхээр өнөөдөр бид нар минималист хандлага бол дэлхийд даяараа гараад ирсэн нэг Япон охин минималистаар яаж амьдрах уу гэд бүр ингэж үлгэр үзүүлж нэг Монгол охин тэрийг номыг орчуулсан байна. Яаж цөөхөн өмстэй байх вэ те? Яаж цөөхөн хувцас сэргэлэх вэ? Гэхдээ яаж юм жижигхэн өрөөнд гоё амьдарч болох уу гэд ингээд байгаадаа яаж гоё сэтгэл ханамжтай байх вэ гэдэг. Ийм хөөрхөн ухаантай юмнууд гаргаад ирсэн байгаа байхгүй. Тэгэхээр эн чи яагаад вэ гэхээр авьяас чадвартай тохирсон өөрийнхөө дуртай хүсэл сонирхолтой ажлаа хийгээд байгаа нь тэр байхгүй. Энийг анх Эйнштейн хэлсэн. Хүүдээ бичсэн захиандаа миний хүү чамайг би эрдэмтэн болгохгүй. Физикийн нээлт хий гэж хэлэхгүй. Харьцангуй онолыг ойлгож уншиж гэж хэлэхгүй. Ганцхан юм гуйна харин тэр нь дуртай ажлаа хийгээрэй. Ойлгож байна уу? Дуртай ажлаа хийхээр хүн ядархаа мэддэггүй. Дуртай ажлаа хийхээр хүн өлсгөө мэддэггүй. Дуртай ажлаа хийхээр хүн яах вэ? Цагийн баримжаач байхгүй болдог. Та нар одоо ингээд
ялангуяа одоо хүүхэд багчууд байж гин. Тэгээд өөрсдийнхөө бас дүүнрээр бодчих. Дүүнрээрээ нэг юм хийх гээд үз. Би дургүй байна гэвэл гонж задагч хийхгүй. А дуртай бол хэлсэн хэлээгүй хийчихнэ. Хийхдээ бүр нам хийн. Тийм биз? Ийм энгийн байхгүй юу? Та нар яг адилхан тэрэн дээр. Тэгэхээр хувь хүний зан төлөвчөө өөрөө тэр ажил мэргэжилтэйгээ бас онцлог нь тохирох ёстой. Тэгэхээр энийг л тодорхойлох ёстой байдгийг. Төрөлхөө өгдөл гэж. Хүн төрдий маа. Төрдий. Яг л энэ гений хууль байхгүй юу? Ээжийнх аавын ген, хоёр ген нийллээ. За тэгээ одоо Батцуур огш эдэр бүр Монгол хүнийг ингэж судлаад тодорхойлцсон 40% нь гений өгдөл байна. 60% нь төрж өссөн орчин, аав ээжийн сургаал, эмээ өвөөгийн сургаал, найз нөхдийн нөлөөлөл, багшийн нөлөөлөл, хамт олонны нөлөөллөөс төлөвшөж чинь бусд үлдсэн 60%. Ойлгож байна уу? Тэгвэл тэр 40 чинь суур байхгүй юу? Та нар боддоо алимны үрийг тариул юу урах вэ? Анар жимс урах уу? Гүзээлзэг нь урах уу? Хорвоо ертөнцийн дээр тийм байдгүй. Алимны үрийг тариул алим л ургадаг. Ямаанаас юу гардаг вэ? Хураг гарах уу? Ишиг гараад том болохоор юу болдог вэ? Ямаа л болдог байхгүй юу? Тэгэхээр ээж минь ямар уу, аав минь ямар уу, эмээ минь ямар уу, өвөө минь ямар уу, өндөр өвөө минь ямар уу, тийм биз дээ. Бид нар тэрний үргэлжил л байхгүй юу? Үргэлжил. Тийм учраас энийгээ сайн мэдж тань, төрөлхөө өгдлөө. Танихгүй байгаад байвал орчин үед бас тодорхойлдог зөндөө арга хэрэгсэл газрууд, мэрэгжлийн байгууллагууд бий болцсон. Тэрийг л хэлэх гээд байна. Дараа нь зүгээр ингээд би одоо төрцөн амт ингээд цээжэд хилдэ хөвтөд байвал бас явахгүй. Хүчин чармаалт хэрэгтэй. Өөрөө тийм биз дээ. Бас миний багшийн тийм найзууд байдээ. Тэгшээ би ч одоо ер нь төрцөн амт шүү дээ. 40 мянгатад төрсөн. Тэгээд ээжийн талын тийм удам, аавын талын тийм удам. Тэгээд бүх юмны одоо Монголын үүдгэгч нар нь одоо манай эмээ өвөө мөө нөгөө нагц ах байна, авга минь байна. Одоо тэр байна гэл ингээд тэгээл гівтээд идэг, арх уугаал хөвтээд идэг. Тэгээ бүр хөгшөрч мөгшрөө сонь болоод байгаа. Тэгээ би хэлдий. Гүй чамд нэг юм дутуу байна. Хүчин чармаалт дутуу байгаад байна. Юу хүчин чармаалт гэдэг байхгүй урдаас. Тэгэхээр багасаа ойлгочвол бүр сайн. Авхаал самбаа, ажилсаг хөдөлмөрт зан чанар, ажлын зохион байгуулалт те. Тэгээд дээр нь бас жоохон дэмжлэг хэрэгтэй. Энэ гурван юм байвал ер нь болчихно. Хувь хүний бүтээмж. Тийм байгааз. Энэний суурин өдөн дэвлэгээ чуунд өндөр юуны даваа. Өөрийгөө таньсан хүнд амьдрал юуны даваа. Энэ шүү. Төрөлхөө өгдлөө тань удамаа асуу заа юу мэд. За тэгээ мэрэгжил сонголтын дээр бол ерөөсөө л энэ хувь хүний чадвар идэвхжүүл дэмжлэх хэрэгтэй. Ажил мэргэжлийн чинь онцлог, ажлын загвар, ажлын элементүүд хэрэгтэй. Энэ хоёр тохироод явжвал яах вэ гэхээр хүн ажилдаа нэг дуртай ажиллаа яг тохирсон мэргэжлэрээ хийхээр ажлын сэтгэл ханамжтай байдаг. Тэгэхээр байгууллагын талаарх тэр үнэлгээ чинь бас айтайхан байх ёстой. Бүтээмж сайн, хийсэн ажлынхын чанар үйлчлэгээ сайн байна. Хүний нөөцийн удирдлагын үр дүн гараад тэр хүн чинь маш өндөр одоо дүгнэгддэг гэсэн ийм санаа хэлээд байна. Гэхдээ хувь хүний хөгжил, карьер бүтээмжийг эрдэмтэд маш их судалсан байна. Тэр эрдэмтдийн ганц хоёр судалгааг харуулъя. Абрахам Маслоу альва хүн сонирхолтой нийцсэн. Хүн гэдэг нь хүүхдүүдэд та нарыг бас хэлж байгаа шүү. За юу. Тэгэхээр та нар эхлээд юу сонирхоод байна уу? Тэрийг өөрийгөө тань. Өөрийгөө мэд. За юу. Тэгээ аав минь, ээж минь юу хийдэг байлаа? Би ямар удамтай байлаа гэдгээ бас бод. Тэгэд сонирхолтой нийцсэн ур чадвараа бүрэн нээж гарах боломжтой ажиллаа эрхэл. Тэгээд байгаа байхгүй. Тэгээд түүнээсээ сэтгэл ханамж авахыг ирмэлзэж байдаг. Тэр хүний гол хэрэгцээ бол юу вэ нэ? Та нар болохоор Маслоугийн хэрэгцээ ингээд тоолоонд хувц сунрал гэдэг байсан та бодвол. Аав ээж тэр чинь бас тэмцэл хичээл заалгаж ирсэн. Маслоугаа яг үнэндээ тэгж хэлээгүй байхгүй. Юу гэсэн бэ нэ? Хүн сонирхолтой ур чадвараа нээж гарах боломжтой ажил эрхлээрэй л гэж хэлсэн байна. За тэгээд дараагийнх нь болохоор Франк Парсон гэж хүн байгаа. Бас дахиад нэг Маслоу руу юм хэлсэн байна. Хүн бүр өөрийн сонирхол, үнэлэмж чадвар, хувийн зан төлөвөөс хамаарсан онцлог шинжтэй байна. Өгдүүд юу гэдгүү? Хүн бүр ижилгүй, хүлэг бүр жороогүй гэдэг. Тийм биз? Тэгэхээр хүн болох өөр байхгүй. Тэгвэл хүн бүрийн өөрийн сонирхол, үнэлэмж чадвар, хувийн онцлогоос төлөвөөс хамаарат онцлог шин чанар, ажил мэргэжлийн шаардлагатай хэдий чиний нийцж байна, төдий чиний үр өгөөчтэй. Ойлгож байна уу энэ хоёр дахь үйлбэр нь? Өөрийн хувийн онцлог нь ажил мэргэжлийн шаардлагатайгаа тохирчхийг л
энэ хүн байраа олчлоо гэж ярьдаг байхгүй хүний нөөцийнхэн. Багш нь бол тэгж хэлдэг. Хүний байрыг нь олох гэж хэлдэг. Тэгэхдээ залуучууд бол байр олохгүй өөр юм яриад л чинийг байранд нь тавьж өгнө өдр гэдэг ингээд жоохон нийлж ингээд загинж магнахыг хэлээд байгаа юм шиг байна. Би бол хүний байрыг олох гэдэг нь дуртай ажиллаа хийгээд урж өөрийнхөө төрөлхийн өгдөл ур чадвартай тохирсон мэрэгчлээ сонгоод явахыг л хэлээд байгаа. Тэгэхээр байраа олсон хүн гоё магна тэндгээр амьдэрдэг байхгүй. Ажлыг бүр ингээ эвтэй дүүтэй хийгээд ингэж амьдэрдэг. Би та нарт нэг 5 минутын бичлэг үзүүлээ тэхүү. Залуучууд одоо нэгдүгürt нь дуртай ажиллаа хийх ёстой. Яг бодод нүр хөдөлмөрөөрөө энэ амжилтанд хүрд юм аа. Үзэгчдээ HR нэвтрүүлэг та бүхэнд зөвлөгөө болонгаа хүргэх гэж байна. За тэгэхээр өнөөдөр тэгш бүрэн багш хоёрын хувьд бол авьяас гэсэн сэдвээр ярилцахаар бол өнгөрсөн дугаар тохирсон байгаа. Тэгэхээр юуны түрүүнд авьяас гэж юу нь яг юу гэлт юм болоо? Олон нийт бол авьяас гэдгийг ойлгохдоо урлагийн юм уу, дуу хөгжмийн ч юм уу, авьяас гэдэг талаас нь бол шууд ойлгодог. За яг хүний нөөцийн удирдлага талаас авьяас гэдгийг ойлгохдоо бол тухайн ажилтан яг ажил мэргэжлийн хувьд шаарддаг онцгой ур чадварыг бол авьяас гэж хэлдэг. За энэ онцгой ур чадварны нэг буюу одоо нэлээд хідэн тийм ур чадварын нэгдмэл байж болдог. За энийг л бол яг дунджаас дээш түвшний энэ онцгой ур чадварыг л авьяас гэж хэлдэг. Тэгвэл хүний нөөц талаас авьяасыг ер нь яаж тодорхойлд юм бол? За энэ авьяасыг тодорхойлно гэдэг нь өөрөө юу вэ гэхээр зэрэг тэр тухайн ажилтны өөрийнх нь ажлын байран дээр тавигддаг одоо шаардлага байдаг. Тэр шаардлага нь болохоор зэрэг ийм үйлдэх чадамжийг тодорхойлсон урд уу эв дүү ч юм уу те. Тэгвэл тэр урд уу эв дүү гэдэг юм уу тэр нөгөө олон чадварууд байх юм бол тэр олон чадварын тодорхой нэг хэдэн чадвар дээр нь бусдаасаа илүү онцгой байдлаараа бол тэр нь ялгарч идэг. За тэрийг л бол авьяастай өнгөж тодорхойлдог. Тэр нь өөрөө бол тодорхой хэмжигддэг одоо хэмжигдэхүүнтэй. Тэрийг одоо тодорхойлдог тийм бас аргуудтай байдаг. Авьяастай хүн төрдөйн болоо эсвэл авьяас өөрөө бий болт юм болоо төрмөл авьяастай хүн гэж бас ярьдаг шүү дээ тий. За энэ дээр бол бас ялангуяа хүн судлаачд болоод сэтгэл зүйч эрдэмтдийн бол олон янзын судалгаа байдаг. Тэгээ яг судалгааны үр дүн дээр ярихгүй бол хүмүүсийн дунд бол янз бүрийн яриа байдаг л да. Одоо авьяас бол төрмөл. Тэгээд одоо энэ бол генийн одоо удамшлын асуудал гэдэг тийм таамаг маягийн яриануд байдаг. Гэхдээ яг тэр таамаг яриа гэхээс илүү эрдэмтдийн судалгаан дээр бас үндэслэж хоёулаа ярилцъя. Тэгэхээр энэ Английн сэтгэл зүйчдийн нийгэмлэгийн одоо тэргүүн Фриман гэж одоо сэтгэл судлаач эрдэмтэн хийсэн судалгаа байдаг. За тэр нь бол юу гэхээр хүүхдүүд дээр хийсэн байдаг судалгаагаа. Тэгээ хүүхдүүдийг бол багаас нь ер нь 3-5 насны үед бол хүүхдүүдийн онцгой авьяас тэр үйлдвэрийн чадамжууд илэрдэг. Тэр нь цаашаагаа бол одоо яг том болсоо хойноо ингээд бас үргэлжлээд тэгээд яг ажил мэргэжилд нь ингээд нөлөөлөд явах нь гэсэн ийм судалгаанууд хийгдсэн байдаг. Тэр нь болохоор зэрэг нөгөө 3-5 насныхан наснда илэрч байгаа нь бол одоо мэдээж яриг их эцгээс удамшлын илэрлүүд байна. Тэгээд цаашаа үргэлжлээд яг хөгжөөд яг тэр чигээрээ хөгжөө явж гэнэ үү гэдэг дээр судлаад үзэхэд бол 3% доотол нь дээдл нь бол 6 хүртэл хувийн ийм одоо юунууд илэрлүүд төлөө давмгай байсан. За тэргээрээ юу вэ гэхээр зэрэг яг тэр нөгөө одоо өгдөл бол хэрвээ одоо эцэгээс заяамал тийм өгдөл байлаа гэхэд тэр чигээрээ том болоод яг тэр чигээрээ ингээд яваад ингээд үндсэндээ бол яг удамшсан байдлаар ингээд том болтлоо илрээд явж байгаа нь бол хамгийн дээдл нь 6% байсан. Тэрэн дээр нь болохоор зэрэг яг одоо ингээд удамшаад өгдөж байгаа бол тэр 6 хүртэл юм байна гэсэн юм дүгнэлт гарч байгаа нэг талдаа. Нөгөө талдаа бол хэрвээ тэрийг бас ингээд зөв таатай орчин бий болгоод яг ингээд зөв хөгжүүлээд явах юм бол энэ энээс илүү хувь байх одоо магадaltaй байна гэсэн ийм таамаг л бас давхар гарч иж байгаа. Тэгвэл авьяасаа олж нээгээд хөгжүүлж чадсанараа ер нь тухайн хүн тий дунджаас илүү хөдөлмөрлөж, илүү байж, илүү амжилтанд хүрэх боломжтой юу? Ер нь гол зүйл бол тэр байгаа. Одоо тухайлбал бид нар өнөөдөр яг бизнесийн байгууллага дээр л судалгаа хийж байгаа л да. Тэгэхээр бизнесийн байгууллагын ажилтнуудын одоо ажлын гүйцэтгэлийг үнэлээд өгнөд ингээд үзэхээр зэрэг дундч хүмүүс байдаг.
За яг ингээд дунджаараа яваад идэх хүмүүс байдаг. А дунджаас дээшээ хүмүүс байдаг. За дунджаас дээш хүмүүс дээр нь бол дандаа тиймэрхүү зүйлүүд бол ажиглагддаг. Яг гэвэл дундаас дээш гэдэг нь бол тэр хэсгийг одоо яг манлайлж байгаа тэргүүний шилдэг эсвэл аваргууд юм уу те тэр хүмүүс байдаг. Тэр хүмүүс нь бол дандаа өөрийнхөө дуртай ажлыг олж хийж байгаа. Тэгээд дээр нь өөрийнхөө багасаа авьяас бэлгээ тодруулаад тэрийг бол хөгжүүлээд ингээд явсан ажилсан хөдөлмөрч ийм хүмүүс байдаг. За тэгвэл бүгдээрээ хамтдаа нэг жишээ хүлээн авч үзье. Энэ жишээ бол за бүр авьяасыг бүр ажил олтол ингээ хөгжүүлсэн ийм сонирхолтой жишээ байгаа. За их баярлалаа. За одоо та нар сая харсан байх яг үнэндээ энэ тэр түрүүний хийгээд байгаа тэр нэг юм видео байсан те хүмүүс ажлаа яаж хийж байна. Ер нь бол байгууллага дээр аз жаргалын индекс гэж тодорхойлдог. Одоо бол энэ юуны дэлхийн хамгийн хөгжилтэй баян орнуудын нэг одоо Дубайд тэр юуг тодорхойлоод эхэлсэн байгаа. Байгууллага дээр аз жаргалын индекс тодорхойлдог хүн гэдэг тусгай мэрэгчлэлтэн гарцсан. Тэгээд тэр хүн ирээд саяны хэдийг тодорхойлсон бол ер нь хэдэн оноо өгөх бол саяны ажиллаа хийж байгаа хүмүүс харсан уу? Та нарынхаар хэдэн оноо авахаар байна? Нэг хамгийн дээдл нь 100 гэд бодох юм бол яг 100 оноо өгнө те? Тийм байхгүй. Тэгэхээр эн чинь л байхгүй. Бид нар нэг шууд одоо би ингээд хөдөлмөрийн баатар болъё гэж бодоод хэрэггүй. Зүгээр сайхан ажиллаа гоё магнат тэнгэр хийдэг те? Ийм аз жаргалтай ажиллаа хийдэг. Тэгээ ажил руугаа ингээд яарч очдөг. Орой ажилласаа тарахтай гоё магнат тэнгэр баяртай бөөн баяр хөөртэй урамтай зоригтой гэрлүүгээ очдөг те. Ийм л хүн байвал болдог байхгүй да. Монгол улсын хөгжлийн гарц бол ерөөсөө л хүүхдийн хөгжил байхгүй. Багш нь бол тэгж боддог. Хэрвээ надаас асуух юм бол засгийн газрын дарга нар асуух юм бол би тэгж хэлнэ. Цэцэрлэгийн багш нарын цалин Монголын хамгийн нэг номерын өндөр цалин болго доллараар өг, еврогоор өг. Бага ангийн багшийн цалин бас доллараар, еврогоор өг, 10,000 долларын цалинтай болго. Эсвэл 10,000 еврогийн цалинтай болго. Тэдрийг гоё ингээд нөгөө өөрсдөө ардаа санаа зовдгоо тийм болго. Тэгээд тэхийн тулд тэд нар чинь бас шилдэг хүмүүс байх хэрэгтэй шүү дээ. Шилдэг гэдэг нь юу вэ гэхээр тэр ажилдаа дуртай, хүүхдтэй ажилдаг, хүүхдийг хөгжүүлдэг, хүүхэд таньдаг, том зүрхтэй, сэтгэлтэй. Тийм хүнээр бага ангийн багш, цэцэрлэгийн багш нарыг биелдээ гэж хэлхий. Тэгэх юм бол бидний ирээдүйн генерац ингээд шал өөр болно. Гадаа гадуур тэндгүү, PC-ийн донтдгүү, харин өөрийгөө таниад багаасаа өөрийгөө хөгжүүлээд дуртай ажилдаа ингээд төгсрөөд явдаг. Тийм хүн болно. Хүүхэд одоо нас багдахгүй шүү дээ. Орчин үеийн хүүхдүүд ч одоо индиго хүүхд төрөөд, дараа нь кристалл хүүхд төрөөд, тэгээд дараа нь өнөөдөр төрөөд байгаа хүүхд Рамбао гэдэг нэртэй хүүхд төрж байна. Солонгоо хүүхд. Тэд нар бол байгаль дэлхий энэ их дэлхийг аврах гэж ирж байгаа Тэнгэрийн одоо элч нар, анжелууд гэж нэрлэж байгаа. Тэгээд тэд нар төрөхдөө өгөгдөлтэй мэдээлэлтэй төрсэн байгаа. Мемэ өхөөл ээжийнхээ утасны аппликейшнийг ингээд татаал сууж байгаа. Яг ихээс төрөхдөө их хэрэгчтэйгээ мэдлж байгаа. Хай. Нүд нь ингээд яриад байгаа байхгүй юу? Та ажиллаа хийгээл байна. Олон жил болж шүү гэл ингээд байгаа. Хуучин бол хүүхдээ чинь нүд тогтоогүй төрдөг гэсэн байхгүй да. Тэгэхээр одоо бол яг тийм кристалл хүүхд, Рамбао хүүхдүүд бол мэдээлэлтэй төрчихөж байгаа. Тэд нар тэрийгэд ээжийнхээ утасны аппликейшнийг татахыг яаж мэдх юм бэ тийм үстэй. Гэтэл тэд нар хэнэрч заалгаагүй IT-ийн сургалтанд суугаагүй байж мэдээд идэг байхгүй юу. Тийм л учиртай. Тэд нар өөртөө хэрэгтэй нөгөө хүүхэлдэйн кинонд түгэл үзээд байгаа. Ярьж чадахгүй шүү дээ тэд нар чинь. Тэгсэн мөртлөө. Тэгэхээр ерөөсөө ийм байгаад байгаа.
Тэгэхээр энэ хүүхдийг багаас нь ингэж өөрийн тодорхойлоод яг төрөлхийн өгдөл одоо энэ Парсны онол бол бас яг тийм. Өөрийн сонирхол, үнэлэмж, хувийн зан төлөвөөс хамаарна гэдэг байгаа. За тэгээд дараа нь Савскасыг бол ерөөсөө хүнийг хоёр хуу батж байгаа. Бүтээлч хүн гэж батсан. Энэ нь болохоор би бас Савскас гол жоохон шүүмжлэлтэй хандаад байгаа. Жоохон бодлантай байна. Бүтээлч хүн гэдэг нь зөв. Энэ ямар хүн бэ гэхээр багаасаа өөрийгөө таниад аав ээж багш нарынхаа чиглүүлгээр яг өөрийгөө таньж олоод төрөлхийн өгдөлтөөгөө тохирсон ажил мэргэжлийг сонгоод магнат тэнгэр явах хүн байна л гэж хэлээд байгаа. Бүтээлч биш нөгөө бодолцсон хүмүүс аахгүй. 2 3 сургуульд амжаал тэгээ ингээ бодолцсон. Саяхан миний нэг найз нэг охиноо дагуулж ирсэн. Охин энэ юу нэг Китэмс биш энэ манай энэ нөгөө техникийн дээд сургууль төгсөөд ихтэй тэр дизайны ангид орно гэжсэн нь аав ээж нь өөр инженерийн ангид оруулаад тэгээ гэрээс охин өрөөнсөө гарахаа болоод уурлаад хоол идэхэ болцсон. Японоор бол одоо үтсүү гэдэг өвчин тусчихгүй. Тэр нь юу вэ гэхээр та нар надад хин ч хэрэггүй, хоол ч хэрэггүй, надад өөр юу ч хэрэггүй гэдэг ингээ буланд ингээ очиод ингээ суучдаг ийм өвчин байдаг байхгүй. Тэр өөрөө удмын өвчин биш, төрөлхийн өвчин биш. Тэр болохоор ажил мэргэжлийн буруу сонгоод хүчээр хүүхдээ тэгээд сургачаар тийм өвчин тусчдаг. Ойлгож байна уу? Тэгэнгүүт охинтой яриад үзэнгүүт дотоод ертөнцийн шал өөр хүүхдээ байгаа. Тархиных нь өөр хэсэг гэдэг байхгүй. Тэр нэг арт хэсэг гэдэг байхгүй. Тэр урлаг арт хэсэг нь ингээ хөгжсөн. Одоо жишээ нь ингээ юмыг харахтаа ч гэсэн ингээ гоё юм урлаг сэтгэмж талаас нь ингээ хардаг тийм хүүхд байсан. Тэгтэл тийм хүүхдийг болохоор зэрэг шал өөр нэг юм дургуун мэрэгжилд нь сан техникийн юу ч үлээ. Тийм инженерт оруулаад тэгээ ингээ зүтгүүлээд даавал тийм инженер хүн байсан юм шиг. Тэгэл чи айтайхан байж удмаа дагмаг ухааны юм яриад удмаа дагдаг нь бол зөв. Тэгтээ тэр чинь дургуй юм бол дургуй юм байхгүй тийм биз дээ. Ийм зовлон байгаад байгаа. Тэгэхээр энэ бүтээлч байдал бол тийм шүү. Хэрвээ бид нар яг тэр хүүхдийг таниад хүсэл сонирхлын дагуу өгдлөөр нь ажил мэргэжлийн сонгоод өгчүүл тэгэл бүтээлч юм бол. Ерөөсө конструктив, анконструктив гэж хоёр хэл юм байгаа байхгүй. Бүтээлч шүү гэдэг. Энэ байгууллага дээр байгаа хүмүүсийг чинь тэгж хуваадаг байхгүй. Тэгээ бүтээлч шүүнийг баяртай салхаж салсангүй салаа зам ирэхээр саллаа гэдэг ингээд эвтэйхэн салчдаг байхгүй. Бүтээлч хүмүүс нь энэ бизнесийн байгууллагад амьдраалаа. Ажиллаалаа. Тэгэнгүүт шүтэл нөгөөдөл чи улам үн цэнтэй хүн капитал болоод ингээд яваад. Супри онл өөрийгөө таньж мэрэгжлээ сонго. Тийм байгааз. Манай ноён утаг данзаа харж байгаа бол супрээс өмнө хэлсэн байл шүү дээ. За карьер хөгжил өөрийн онцлог үе шаттай хүн бүрт потенциал бий. Болж гинөө. Товчхон тодорхой байгаа шүү дээ. Дараа нь энэ Джон Лью Холланд гэж эрдэмтэн 6 төрлийн хүн байгаа гэж тодорхойлсон байна. Нэгдүгээрт нь бүтээлч хүн, хоёрдугаарт нь судлаач хүн, гуравт нь уран сэтгэмж, дөрөвт нь нийгмийн ажилтан, тавт нь ажил хэрэгт, зургаат нь стандарт үйл ажиллагаатай гэж тодорхойлсон. Энэний аргачлал одоо хийж байгаа. Манай Монголд одоо энэний аргачлалыг хийдэг манай мөнх нараа дээр хийгээл ингээл тодорхойлж өгөөл ингээл явж байгаа. Ийм л юм байгаад байгаа байхгүй. Тэгэхгүй тэгэл бодлаад худлаа хоорондоо цэцэрхэл МММ-ийнхээ үгийг сонсохгүй ээж нь өөрөө нэг нягтлан тэгэл чи нягтлан бол гэж ингээд идэг. Тийм хүний амьдралд маш их байна шүү дээ. Би өмнө говьд очиод эрүүл мэндийн газар лекц уншсан чи эрүүл мэндийн газрын 80 гаруй эмчнэр дотроос тэгсэн чи 60-аад нь айл том охин байна. Яасан гэсэн чи аав ээж тэгдэм биш. Том охиноо эмч болгоно. Тэгээ бид нар одоо галс өгшөрчин тэгээ тариа мараа хийж мийгээл намайг эмнэлэг хөвтүүлээс сахиж махал ингээд байж. Дээр үед чинь бол том хүүгээ лам болгоно гэдэгс тий. Тэгэл хонхны дуутаа дүндан гэл нүд аних үед амраа зүгээр ингээд хонх монх дуугаад. Тийм байдлаар өнөөдөр амьдрахгүй. Тэгвэл Монголч хөгжихгүй, айл гэрч хөгжихгүй, аав ээж эдэр магнат тэнгэр сайхан жаргалтай үр хүүхдийнхээ буйнд тийм үстэй 33-ных нь мөчлөг дээр сайхан хөлөө гучуулаад ингээд айтайхан байхгүй сонирн болчихно шүү дээ. Тэг сонирн болоод байна. Тэг сонирн болоод байгаа нь болохоор гадуур яваад гайгуунууд нь энд лекцэн дээр ирдсэн ингээд суугаад өөрийгөө таниад ингээд сайхан ингээд ухаантай амьдраад яваад байгаа байхгүй. За тэгээ мэрэгжил сонголт бол хүний амьдралын хамгийн чухал хоёр сонголтын нэг шүү. Нэгдүгээр сонголт нь юу вэ? Саруул тал байвчиг шамартай намагтайг бодоорой. Сайхан амраг байвчиг санаа бодлын таниарай. Хоёрдугаар сонголт нь юу? Хоёрдугаар сонголт нь ажил мэрэгжлээ зөв сонгоё. Энэ шүү. За тэгээ менежерийн сонголтын талаар би нэг юу хийсэн, судалгаа хийсэн хүрээлэн дээр. Тэгсэн HR-ууд гэдэг байдаг аахгүй одоо багшийн шав ингээд зөндөө хүмүүс.
Гэсэн нөгөө нөхдүүд чи юу вэ гэсэн чинь яаж будилсан гэдгийг харуулъя. Яг 5% нь будлаангүй сонгосон байгаа байхгүй. Тийм байгааз? Бусдууд нь бол хөөх юм будилж дараа нь нэг дуртай ажил мэргэжлээ сонгож аваад одоо нэг магнит тэнэг явж байгаа. 95% нь тийм байгааз? Гэхдээ энийг 5 жилийн өмнө хийсэн судалгаа. Тэрээс хойш ноднон хийсэн манай HR клубийнхээ хийсэн их сайхан судалгаа гарсан. Тоо айгүй өндөр болсон байсан. Бараг 50 хэдэн хувь болсон байсан. Одоо үндсэн мэргэжил HR-аараа шууд ингээд хүнтэй ажиллах дуртай, тий? Ийм харилцааны өгдөлтөй, одоо олонний дунд байх дуртай. Ийм хүүхдүүд чинь энэ хүний нөөцөлчдөг байхгүй. Тэгэхдээ өөрийгөө таниагүй хүн танихгүй. Тэгэхээр багаасаа өөрийгөө таниад ингээд явцсан байгаа. Тэгээ би бол HR байж дараа нь CEO болно гэж хэлээд байгаа байхгүй. CEO гэдэг чинь байгууллагын хамгийн том HR байхгүй. HR. Улс орон дээр бол одоо багшийн бодож байгаагаар бол манай төрийн 3 өндөрлөг 3 том HR байх хэрэгтэй байхгүй. Харамсалтай заадуулж HR-ын сургалтад суухгүй байна. Уг нь сууж муугаад ингээд бидэртээ ярьж мариад ингээд мэрэгжил сонголт Монголд гэдэг үл төрийн бодлого өдөрт оруулаад явал Монгол улс амархан хөгжинэ. Солонгос яагаад хөгжсөн юм? Солонгос энийг л хийсэн байхгүй. Нам хийсэн. Samsung гэдэг компани яагаад хөгжсөн бэ гэвэл Samsung-ийн хүний нөөцийн сонгон шалгаруулалт нь хүний дуртай ажил, төрөлхийн өгдөл энэ хоёрыг тодорхойлдог байхгүй. Тэгээд Солонгос ч одоо хүний хөгжлийн институт гэдээ гаргацсан. Одоо ийм жоохон юм 4-5 настай хүүхдүүд аав ээжигээ дагуулсан тэр институт руу ингээд ороод явчихна. Том юм байшин байна. Тэгээд тэнд оронгууд нөгөө хүүхдийн тодорхойлогдож чинь энэ хүүхэд хийлч болох хүүхэд байна. Энэ хүүхэд эдийн засгч болох хүүхэд байна. Энэ хүүхэд нийгмийн ажилтан болно. Энэ хүүхэд бол инженерийн сэтгэлгээтэй инженер болох хүүхэд. Энэ хүүхэд бол бизнесмен болно. Та нар аятайхан шиг орчин нөхцөл аятайхан сургууль сургаад ингээд задлуул наад хүүхэд чинь одоо тасархай сэтгэлгээтэй ийм одоо задгаа сэтгэдэг те идея гаргадаг ийм хүүхэд байна. Ингээд хэлээд өгч. Ийм л болцсон. Одоо тэгээд та нар өөрсдөө ингээд олон сайхан хөгжил мэдээллийн дунд амьдарч байгаа учраас үр хүүхдээ зөв замаар нь замнуулах боломжтой. За мэргэжил сонголт бол 2 сонголтын нэг юм анхаарал тавьсанд баярлалаа. За тэгэхээр өнөөдөр мэргэжил сонголтод туслах орчин үеийн технологи гэсэн сэдвээр би хэдхэн зүйл ярихаар ирсэн байгаа. Яагаад энэ талаар ярих хэрэгтэй вэ гэхээр өмнөх илтгэгч нарын маань ярианаас нэг ялангуяа цогцлмаа сэтгэл зүйчийн судалгаанаас маш олон хүүхдүүд мэргэжил сонголтын талаарх мэдлэг мэдээлгүйгээсээ болоод алдж байна. Тэгээд эцэг эхчүүдийн маань хийж байгаа хөрөнгө оруулалт үр ашиггүй болж байна гэх. Хөрөнгө оруулалт гэж юу хэлж байгаа вэ? Мөнгө, төгрөг, цаг хугацаа бүх л зүйл байгаа шүү дээ. Тэр маань үр ашиггүй болоод нөгөө их сургууль төгсөөд эсвэл мэргэжлийн сургууль төгсөнгүүтээ тухайн мэргэжлэрээ ажиллахгүй дахиад бүр яг цоо шинээр эхэлдэг. Аль эсвэл тэрэндээ гутраад ямар нэг юу ч хамаагүй олж хийгээд ингэ явдаг. Ийм тогтолцоо бий болчиход байна. Тэгвэл энийг бүгдээрээ энэ мөчөөс эхлээд алга болгоё. Тэгвэл бид нар за саяын өмнөх илтгэгч тэгшүүрэн багшийн маань илтгэл дээр амраагийн илтгэл дээр цогцлмаа сэтгэл зүйчийн илтгэл дээр өөрийгөө таниач гэдгсэн. Юунаас эхлэх юм бэ гэж. Тэгвэл та нар бол шинэ үеийнхэн, шинэ Z generation-ийнхэн байх нь. Бид нар эцэг эхчүүд буюу бид нар бол X generation-ийнхэн. Бидний дунд байгаа нэг үе байгаа даа штэ. Бидний дунд байгаа үеийнхэн бол шинэ мянганы үеийнхэн буюу одоо миллениалсууд. За бид нар болохоор хүүхдүүд одоо яг мэргэжлээ сонгож байгаа нөхдүүд болохоор ихэвчлэн 1996 оноос одоо хүртэл буюу за түрүүний хэлсэн тэр Кристал Индиго бол одоо 2010 оноос хойш гарч ирсэн хандлага байгаа. Тэгэхээр судалгаа байгаа. Тэгэхээр ер нь бол Z generation-ийнхэн бол 1996-аас 2010 оныг хүртэлх төрсэн нөхдүүд бол Z generation-ийн нөхдүүд байгаа. Тэгвэл энэ нөхдүүд ямар онцлогтой юм бэ гэж. Та нар ямар онцлогтой юм гэж. Та нар бол X generation-ийнхний хүүхдүүд та нарыг эцэг эх чинь ихэвчлэн гар дээрээ бөөцөлж өсгсөн. Харин та нарын эцэг эхчүүд ямар амьдралыг туулсныг та нар мэдж байгаа юу? Ихэвчлэн та нар нэг их сонирхдаггүй. Гэтэ эцэг эхчүүд чи хэлж өгдөг бах те. Картын барааны үе. Төлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу шилжсэн тэр шилжилтийн үе.
та нарын аав ээжийн залуу насыг дайрж өнгөрсөн. Хүүхэд насыг дайрж өнгөрсөн. Тийм учраас аав ээж чинь картын бараанд ойчирлож талхны төлөө те маш их тэмцсэн. Усаа зөөгöd галаа түлээд одоо ч мэдээж тэгэж амьдардаг хүмүүс байгаа. Гэхдээ маш их одоо тэр өөрийнхөө мэрэгчлийг та нарыг өдий зүрэгт хүрэхийн тулд амьдралын маш хүнд хэцүү тийм зүйлийг туулсан. Тэгээд та нарыг өнөөдрийн зэрэгт хүрэхийн тулд маш их хөдөлмөрлөж та нартай маш тийм бага цаг хугацааг өнгөрүүлсэн учраас магадгүй та нарын сэтгэлгээ илүү дотогшоо байгаа. Энэ бол та нарын үеийнхний онцлог. Ганцхан одоо энэ танхимд сууж байгаа хүмүүс биш, Монгол улс даяараа, бүр дэлхийд даяараа энэ Z generation-ийнхний онцлог юм. Би та нар бол бас нэг онцлог гэх юм бол та нар бол мэдээллийн технологийн 90 үеийн төрөлхийн оршин суугчид. Уугуул оршин суугчид бүр. Тийм болохоор та нарын амьдралыг гар утасгүйгээр, сошиал нэтворкгүйгээр, магадгүй одоо интернетгүйгээр төсөөлөхгүй. Тийм үү? За дараагийн нэг онцлог бол Z generation millennials юм уу эсвэл X generation-ийнхний өмнөх одоо энэ generation-ийнхний хувьд брэнд гэдэг ч юм уу гоё ганган байдал те сэтгэл хөөргсөн байдал их чухал болвол та нарын хувьд бол тэр брэнд эднэр бол нэг их тийм онцлогтой зүйл биш Z generation-ийнхний хувьд. Тэр битэл та нарынхны хувцлалтын трендийг хосолмол шин чанартай буюу эм нь мэддэхгүй тийм хувцанд дуралдаг хүмүүс гэж байна. За өмнөх одоо үеийнхнаасаа та нарын сэтгэл хөдлөл бол маш бага. Маш бага. Өөрөөр хэлбэл яг та нарынхны үеийнхнийг суулгаж агаад концерт тоглох юм бол та нар бараг л алга ташихгүй. Тэрэнд бол бүр та нараас алга ташил төдийлний хүлээхгүй байх одоо сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Манай урлагийнхан болны ялангуяа. X generation-ийнхан, Y generation-ийнхан бол сэтгэл хөөрл ихтэй. Тэдний үеийнхний магадгүй одоо энэ X generation-ийн бидний одоо ах эгч нарын үеийнхний тийм хүмүүсийг суулгаж байгаа концерт тоглох юм бол алгаа хорстол алгаа ташдаг. Харин та нараас тийм юм хүлээх хэрэггүй гэж байна. Гэх мэтлэнгээр энэ Z generation-ийнхэн чинь өөрийн гэсэн ийм онцлогтой юм байна. Та нар энийгээ судалж ойлгох хэрэгтэй. Энэ яалтчгүй хүүхэд чинь ийм онцлогтой байгаа учраас энэ үеийнхний онцлогийг нь эцэг эхчүүд нь бас ойлгох хэрэгтэй. Ойлгох хэрэгтэй. Окей. За дараагийнх нь болохоор би бол манайх карьер хөгжлийн төв гэдэг энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа. Тэгээд мэдээж мэргэжил сонголтын чиглэл дээр хүүхдүүдэд ийм зөвлөгөө өгч тусалдаг байгаа. За манай хамт олноос олон улсын одоо энэ хандлагыг ингээд судлаад ямар одоо ийм чиг хандлага байгаа юм бэ гэхээр өмнө нь бол X generation эсвэл Y generation-ийнхэн бол нийгмээрээ яаж ийн те нийгэм одоо ямар одоо мэрэгжил илүү одоо нийгэмд хэрэгтэй байна. Гэх мэтлэнгээр ийм бүлгээр нь нийтээр нь ингэж мэрэгжлийг ингэж сонгуулдаг ийм хандлагатай байсан бол одоо бол энэ Z generation-ийнхэн бол илүү хувь хүний онцлог тий өөрийнх нь тэр онцлогт нь тохирсон ажил мэрэгжлийг ингэж сонгуулахгүй бол нэгтлэнгийн мэрэгжлэр төгсчүүл одоо ажил их олдохын юм чин гэдэг байдлаар хандаж ерөөсөө болохгүй болчихсон. Тийм учраас хувь хүний онцлогийг нь харгалзах хэрэгтэй. Ямар зан чанартай, ямар сонирхолтой, ямар одоо тэр төрлөх өгөгдөл нь ямар байгаа гэдэг дээр суурилт сонголт хийдэг болсон. За энэ Z generation-ийнхэн маань өөрсдөө энэ мэдээллийн технологийн уугуул иргэд учраас тэдний мэрэгжлийг сонгуулахад энэ технологиг ашиглахгүйгээр мэрэгжлийн сонгуулна гэдэг бол яг үүндээ уучлаарай тийм асуудал болох нь. За эцэг эхтэйгээ хамтарсан ийм байдлаар сонгуулах хэрэгтэй. Өнөөдрийн арга хэмжээний онцлог ч гэсэн тийм. Та нар магадгүй хизээч эцэг эхтэйгээ хамтдаа ийм сургалтанд сууж байгаагүй байх. Би тийм сургалт урд нь сонсож байгаагүй. Тийм болохоор энэ бол бид нар анхдагч гэж хэлэх гээд байна. Тэгэхээр энэ бидний манай карьер хөгжлийн төвийн өгдөг чиг хандлага, өгдөг зөвлөгөө юу вэ гэхээр тэр хоёр хүнд хамттан суулгаж агаад энэ ажлыг хийя гэж байгаа. Тэгэхээр эцэг эхтэйгээ хамтарсан сонголтыг хийх хэрэгтэй. Яагаад гэвэл чи өөрөө чиний сонирхол яг одоогоор тогтоогүй байгаа. Бүх юм чамд сонирхон, шинэхэн тэ гоё юм шиг бүх юм чухал юм шиг санагддаг тийм цаг үед байгаа. Тийм болохоор чи
тэрний чухал эсвэл аль нь зөв юм бэ гэдэг ялгаагаа одоо олж авахын туслуулахын тулд эцэг эхтэйгээ маш сайн зөвлөдөг байх хэрэгтэй байгаа. За зан чанар, оюуны чадамж одоо болон сонирхолд үндэслэн сонголтыг зөвлөх ёстой. Өөрийгөө тань гэж байгаа юм тий. Өөрийгөө яг юуг нь таних ёстой ингээд. Тэгэхээр мэрэгжил сонголтонд бол гол 3 тулгуур зүйл бол чиний зан чанар байх нь, оюуны чадамж буюу чиний төрлөх өгөгдөл байх нь, за дээрэс нь чиний сонирхол гэсэн ийм 3 зүйл одоо үндэслэхийг зөвлөж байгаа. За сүүлийн үеийн боловсролын сургалт болон боловсролын тренд бол IQ гэдгээс EQ чухал гэж явж байгаа. IQ гэж юу гэсэн үг лээ? Хүний оюун чадамжийн итгэл зүйрэн тийм үү? Тэгвэл EQ гэж юу юм тэгвэл? Сэтгэл хөдлөлөө удирдах чадвармжийн чинь итгэл зүйрэн. Өөрөөр хэлбэл чи өөрөө өөрийгөө ойлгох чадвар. Өөрөө өөрийгөө бусдад ойлгуулах чадвар. Бусдын сэтгэл хөдлөлийг таньж ойлгох чадвар эн чинь ямар байна вэ гэдгийг ийм итгэл зүйлээр тодорхойлдог болсон. Чи ямар ч мэрэгжилтэй болсон байлаа гэсэн хүмүүс дунд л амьдрна тийм үү? Тийм болохоор энэ EQ болвол чиний ямар ч мэрэгжилтэй болсон байсан гэсэн маш одоо анхаарч энийгээ мэрэгжлийнхаа одоо тэр сургалт мэдээллийнхаа хажуугаар өөрийгөө энэ талдаа дасгалжуулж явах шаардлагатай болж байна. За эрт эхлэх гэж байгаа. Энд 12 дугаар ангийн хүүхдүүд байна уу? Гараа өргөе дөө. 12. За байна. Энд ирээ сууж байгаа чинь одоо маш зөв. 11 дугаар анги байна уу? Байна. Бүр олон байна. Тэр бүр сайн. Ингээд 10 дугаар анги, 9 дугаар анги, 8 дугаар анги, 7 дугаар ангид доошлоод анги доошлох тусам тэрэнд хандж байгаа хүмүүсийн анхаарал болон эрт эхлэе гэж бодож байгаа эцэг эхэн тэрэнд анхаарлаа хандуулж байгаа тэр тусмаа бүр сайн гэх гээд байгаа. Бүр сайн гэх гээд байгаа. Бүр түрүү тэгш бүрэн багшийн ихтгэл дээр гарсан бүр цэцэрлэгт байхаас нь бүр төрхөөс нь те бүр одоо оройтлоо гэхэд 8 дугаар ангиас нь энэ мэрэгжил сонголтыг хийлгэх хэрэгтэй байна. Энэ орчин үед олон улсын энэ хөгжингөө орнууд энийг ингээд хэрэгжүүлээд сайн туршлага бий болоод яваад байгаа нь бид нарыг ингээ хөгжлөөрөө хол орхиод байгаагийн нэг шалтгаан болоод байгаамаа. За тэгвэл зөв сонголт гэж юу юм? Бид нар өнөөдөр жингөл мэрэгчлээ зөв сонгох тухай гэж ярьлаа тийм үү? Зөв сонголт. Тэгвэл зөв сонголт гэдгийг бол ингэж томьёолж байгаа. Энэ бол пирамид тийм үү? Пирамид ямар нэгэн байдлаар хөдөлгөөнгүй тогтвортой байхын тулд суурь нь сайн байх ёстой тийм. Тэгэхээр энэ пирамидын суурь бол юу гэхээр тэр хүний өөрийнхөө онцлогийг таньж мэдсэн байдал нь суурь юм. За энэний дараагаар хувь хүний суурь зан чанараа таньж мэднэ. Эхлээд бол миний суурь би ер нь нямбай хүн юм уу? Би олон дунд байх ёстой, нээлттэй харилцаатай хүн юм уу? Эсвэл би уран сэтгэмж маань ямар юм бэ гэд би өөрийнхөө зан чанарыг мэдэж авна. Дараа нь би ямар сонирхол хоббитэй өдөр тутам юу хийгээд би ууддаггүй ийм зүйл миний одоо хүн туслаад би их одоо таашаал авдаг хүн юм уу? Эсвэл би мөнгө олоод таашаал авдаг хүн юм уу? Би ямар нэг одоо өөрийнхөө илэрхийлж байгаа санаагаа гоё ийм уран сэтгэмжтэй зүйлээр илэрхийлж тэрнээсээ гоё их кайф авдаг хүн юм уу гэх тэр сонирхлоо одоо олж илрүүлнэ. Энийний дараагаар би бусдаас юуг хамгийн сайн хийж чадаад байна вэ? Хүн болгон өнгө ялгадаг тийм үү? Хүн болгон өнгө ялгадаг. Гэтэл уран сэтгэм сайтай хүмүүс бол тэр өнгөний зохицолтолгоо уран зураач нар тэрийг бол бүр илүү биднээс илүү сайн харж чаддаг. Тэгэхээр тэр миний бусдаас хамгийн сайн хийж чаддаг зүйлс маань юу юм бэ гэдгийг олж мэдэх хэрэгтэй. Энийний дараагаар тэр одоо миний надад байгаа чадвар бөгөөд бусдаас илүү хийж байгаа тэр зүйл маань миний зан чанар, миний одоо сонирхол маань нийлээд хийх тэр эзэмшиж байгаа мэрэгчлэрээ би одоо ямар мөрөөдөл биелүүлэх юм? Юунд хүрэх юм? Тэр мөрөөдөл маань юу байх юм гэсэн өөрийн гэсэн тийм гоё хүсэл мөрөөдөлтэй байх хэрэгтэй. Тэр хүсэл мөрөөдлөө гоё нүдэндээ бүр ингээ харагдтал төсөөлөх хэрэгтэй. Тэр маань дэлхийн ертөнцид буюу хүн төрлөختөнд хэрэгтэй зүйл байх юм бол тэр илүү их чамд зориг өгдөг. Илүү их төвчээр өгдөг.
чамайг урагшин түлхэх хүч болдог. За тэгээд энэ бүх зүйл чинь нийлээд чи энүүгээрээ мөнгө олж чаддаг байх юм бол энэ бол чиний жинхэнэ зөв сонголт чинь байх нэ. За эцэг эхчүүд маань байгаа тийм үү? Эцэг эхчүүд маань байгаа. Хүүхдээ би хэрхэн зөв чиглүүлж чадах юм бэ? Магадгүй одоо өсвөр насны хүүхдүүдийн ингээд нөө зан араншин тэр сэтгэл зүйтэй холбоотойгоор зарим эцэг эхчүүд яг энэ цаг үе дээр хүүхдтэйгээ ойлголцохгүй болцсон үе байдаг. Тэ? Тэр үед нь энэ амьдралын чухал шийдвэр гарах гээд ахт нь би энийг нь яаж ингэ зөв чиглүүлж чадах юм бэ гэж. Тэгвэл ерөөсөө 3 зүйл байгаа. Өөрийгөө таньж мэдгэтэн туслах ёстой. Мэдээж тэр олон төрлийн үйл ажиллагаанууд байгаа тийм үү? За дээрэс нь хүүхдтэй тохирох тэр боломжуудаа тодорхойлох тэр мөрөөдөл төсөөллөө бий болгох ч гэдэг юм уу? Бүх тэр зүйлд нь туслах ёстой. Боломжийг системтэйгээр олж авахт нь одоо туслах ёстой. Ийм. За энийг би дэлгэрэнгүй цаашд нь дэлгэрүүлээд ярих хэрэгтэй байгаа. За тэгээд манай карьер хөгжлийн төвөөс бас сонголтоос өмнө одоо амжуулж хийх 10 зүйл гэдэг юмыг хүүхдүүдтэй санал болгодог. Нэгдүгээрт нь бол өөрийгөө танаа. Өөрийгөө танихдаа чи сэтгэл зүйн сорилын тестийн аргачлалыг сайн ашиглаа. Яагаад гэвэл уул нь бол аав ээж нар чинь та нарыг сайн мэдж байгаа. Гэхдээ аав ээж нар чинь төдийлөн бас ингээд илэрх чамд тэрийг ойлгуулж чадах хүн байна, ойлгуулж чадахгүй хүн байна тийм үү? Чи аав ээжтэйгээ тэр талаараа ингээ сайн ойлголцохгүй байл тэрийгээ сайн тодорхойлж чадахгүй байгаа гэж магадгүй. Тэгэх юм бол эний чинь өөрөө энэ шинжлэх ухааны үндэслэлтэйгээ тогтоод тодорхойлдог ийм аргачлал бий болсон. Энэ аргыг ашиглаач гэж байна. За тэгээд ажил мэргэжлүүдийн талаар өргөн мэдлэгтэй болох хэрэгтэй байна. Чи өөрийнхөө ингээд мэддэг ажил мэргэжлийг ингээд жагсаагаад бичээд үз. Аав ээжийнхээгаа ингээд жагсаагаад бичүүлээд үз. Гэхдээ дэлхийд 7000 гаруй ажил мэргэжил байна гэж яхад яг үнэндээ бид нэр 15-аас 20-ыг л мэддэг. За өсрээд насанд хүрсэн хүн ингээд сайн ингээд гайгүй юм боловсралтай хүн байлаа гэж бодоход 60-ыг мэдэж байна. Би одоо маш олон хүнээр ингэж бичүүлж үзлээ. Маш цөөхнийг мэдэж байна. Тийм болохоор чи тэр дотроос л одоо сонголт хийн. Гэтэл цаа талд нь 7000 ажил мэргэжлийг бид нэр огт мэдгүй байгаа учраас чиний боломж тэнд байгаа ч юм билүү тийм үү? Тийм болохоор чи тэр ажил мэргэжлийн талаар одоо сайн мэдлэгтэй байх шаардлагатай болоод. За эцэг их багш нартайгаа сайн зөвлөх ёстой. Яагаад гэвэл эцэг их багш нар чинь чамайг чамтай өдөр тутам ингээд цаг хугацааг өнгөрүүл чамд зааж сургаж чамайг ямар зан чанартай энэ юунд илүү их өдөөгддөг үеийн юунд илүү ингээд юг хурдан сурдیں۔ Юг илүү сайн хийж чаддیں гэдгийг чинь мэдэж чамд хэлж зөвлөх хүн чинь хамгийн ойрын хүн чинь юм аа. Тийм болохоор энэ хүмүүстэйгээ сайн зөвлөөрэй. За карьер мэргэжлийн зөвлөгөө авах бол энэ бол одоо хөгжингөө орнуудад маш их дэлгэрсэн арга зүй байгаа. Тийм болохоор манай одоо карьер хөгжлийн төв дээр ирдэг ч юм уу магадгүй одоо энэ боловсрол танаас сургууль дээр чинь тийм мэргэжилтэн байхыг үгүйсэхгүй зарим сургуулиудад би болоод хэлсэн боловсролын газруудад байж байгаа гих мэтлэнгээр ийм карьер мэргэжлийн зөвлөгөө өгдөг хүмүүстэй хандаж уулзаж бас үзэх хэрэгтэй. За хөдөлмөрийн зах зээлийг одоо тандах буюу энэ миний эзэмшгээд байгаа ажил мэргэжил маань ер нь цаашдаа яаж одоо хөгжих юм? Дэлхий дээрх чиг хандлага нь яаж явж байгаа гэдэг талаар судалж үзэх хэрэгтэй. За магадгүй би амраа шиг жүжигчин болмоор байгаа бол амраатаа уучаад зорж очиод уулзаад үзмээр байгаа байхгүй юу? Би яг тань шиг юм жүжигчин болохын тулд одооноос би өөрийгөө яаж бэлдэх ёстой юм гээд энэ жүжигчин гэдэг мэргэжлийн хамгийн гоё аз жаргалтай юм нь юу юм? Бүр станерэ навш гээд хаяад явмаар те хэцүү байдаг тэр зүйл нь юу юм гэдгийг нь урьдчилаад мэдчих юм бол чамд илүү амар болох гэдэг байгаа байхгүй. За тэгээд ажил хийж үзэх хэрэгтэй. Өөрийнхөө сонирхож байгаа мэргэжлийн дагуу волонтер юм уу сайн дурын ажилтан те ямар нэгэн байдлаар ингээ ажил хийгээд үзэх юм бол чамд тэр чинь ингээ бодит мэдрэмжийг өгч чамааг үнэхээр тэр зүйл дуртай байна уугүй юу гэдгийг бодит амьдрал дээр мэдхэд эн чинь тусалдаг. Тэрнээс биш дөнгөж нэрийн сонссон тэр мэргэжлээ хизээж битээ ингэж юу сонгооч гэх гээд байгаа. За түрүү төсөөлөл мөрөөдлийн талаар ярьсан те. За гадаад хэл дээр сонирхож судлах хэрэгтэй. Мэдээж англи хэл дээр интернетэд маш олон тухайн мэргэжлийн талаар энэ мэргэжил дээр ажил мэргэжлэр зарлаж байгаа зарууд, ажлын зарууд ямар цалин хөстэй, яаж хөгжиж байгаа юм те. Энэ ажиллаараа чи ер нь карьерийн хувьд ямар
оргилд хүрэх боломжтой юм гэдгийг ингээд судлаад үзэх юм бол маш олон мэдээлэл олдноо. Энийхээ дараа багш нартайгаа зөвлөөд би энэ одоо мэрэгчлэр одоо энэ мэрэгчлийг сонгож суралцахад ямар элсэлтийн ерөнхий шалгалтын хичээлүүдэд бэлдэх вэ гэдэг дээр ингэж зөвлөгөө аваад тэр элсэлтийн ерөнхий шалгалтанда эрт бэлдээд ингээд явах юм бол мэрэгжил сонголт чинь бол зөв болох гэдэг шүү хүмүүдээ. За түрүүн энэ хэсэг дээр нэг хоёр улаан байгаад байгааз өөрийгөө таних ажил мэргэжлүүдийн талаар өргөн мэдлэгтэй болох гэж байна. Энийг бол карьер хөгжлийн төв бол маш одоо өндөр ийм анхаарлаа хандуулаач гэдэг санааг хэлэх гээд байгаа өнөөдөр. За энэний нэг нь болохоор ажил мэргэжлүүдийг та нар хэрхэн сонирхолтойгоор судлаа. Ажил мэргэжлийг судалгаа орхичхаар та нар яг юу хийхээ мэддэггүй байхгүй юу? Тэгэхээр та нар энэ дараалалаар ингээ хийгээд үз. Магадгүй тэр сонирхож байгаа ажил мэргэжлийнхаа талаар кино үз, ном унш, интернет ух, ямар нэг тийм мэргэжлийн хилцүүлгүүд байвал яа гэм бэ ингээд найзуудаа тойрол сууж агаад хүш энэ эмч одоо шүдний эмч гэдэг хүн чинь юу хийдэм бэ? Энэ мэргэжлийн гой сайхан юм нь юу юм бэ гэж ярилцал та. Энийг хилцүүлэг гэдэг байгаа шүү дээ. Бас нэг тийм сайн мэргэжилтэнд дагуулж авцраад ангидаа суулгаж байгаа тэр хүнээс асуул та. Тэ? За тэгээд музей үзэсгэлэн үзэж болж байна. Үйлдвэрүүдтэй танилцах аялал хийж болж байна. Монгол улсад шинжлэх ухааны академийн 22 хүрээлэн байдаг. Гадаад харилцааны хүрээлэн, Монгол бичгийн хүрээлэн, физик одоо орон судлалын хүрээлэн, химийн хүрээлэн гэх мэтлэнгээр 22 хүрээлэн байдаг. Магадгүй чиний сонирхож байгаа мэрэгжлийн дагуу тийм шинжлэх ухааны академийн хүрээлэн байвал тэн дээр хийгдсэн судалгаа, туршилт маш олон ийм цогц мэдээллүүд хүлээж байгаа байхгүй юу. Гэтэл Монгол бид нар тэрийг огт мэддэггүй. Тэгэхээр тийшээгээ очиод одоо өөрийнхөө сонирхож байгаа чиглэлээр мэдээлэл авах юм бол чиний нүдийг маш том ингэж өмнө нь одоо нүдний шил зүүсэн юм шиг тэгээд тод томруунаар чиний тэр мэрэгжлийг чи харуулах гэдэг байгаа байхгүй. За тэгээд магадгүй мэрэгчлэнүүдэд гоё захиа илгээж болно. Яагаад болохгүй гэж те. Миний нэг найзын хүүхэд нь 7 настай байхдаа Барак Обамад загтал ütсэн байгаа байхгүй юу. Барак Обама би ч тань шиг юм гоё улсын ерөнхийлөгч болмоор байна. Гэхдээ та хуульч мэрэгчлээ юм байлээ. Би одооноос хуульч мэрэгчлээ болохын тулд би яах ёстой вэ гэдэг 7 настай хүүхэд Барак Обамад загтал ütсэн биш. Тэгвэл бид нар яагаад яг сонирхсан мэрэгжлийнхаа дагуу тэр мэрэгжлийн үндэнд захиа авчиж болохгүй юм бэ? Надаас жишээлх юм бол мөнхнөрөө ихтэй би одоо карьер зөвлөх болох гэсэн юм а. Та одоо өөрийнхөө туршлагаас хуваалцаач гэж нэг хүүхэд мэйл явуулах ч юм уу, эсвэл мессеж бичих ч юм уу, эсвэл ирээд надтай уулзаад би тэр хүн чи сэтгэлээсээ зөвлөнө. Одоо энэ зөндөө аав ээжүүд сууж ин та нараас хин нэг нь очиод чиний эзэмсэн мэрэгжлийн талаар таны эзэмсэн мэрэгжлийн талаар асуувал та дуртай зөвлөх үү? Мэдээж тэгин тийм үү? Тийм болохоор бид нар энэ боломжоо ерөөсөө олж харахгүй байгаа байхгүй юу? За тэгээд career fair буюу одоо ангийнхныгаа сургуулийнхныгаа урайлаад сургууль дээрээ ийм одоо мэрэгжлүүдтэй холбоотойгоор ийм ажлуудыг өөртөө та нар санаачлаад ингээд зохион байгуулах юм бол тэр хэмжээгээр та нарын мэрэгжил сонголтын одоо тэр мэдлэг мэдээлэл чи илүү сайн болно гэж. За хамгийн ихний улаан нь өөрийгөө таньж мэдэх гэдгсэн тий. Тэрэн дээр юу хийх юм бэ гэхээр ерөөсө 3 зүйлийг л хийчих гээд байгаа. Тэрнээс биш би чамайг зурхаачд очиж үзүүл гэхгүй. Тэнд бас хурууны хээгэр юу эднэр тодорхойлдог янз янзын юмнууд гарсан байлаа. Тэгэхээр тэр технологиг би үгүйсэхгүй. Гэхдээ энэ 3 зүйл чиглэсэн технологи байх юм бол би дэмжинэ гэх гээд байна. Нэгдүгээрт нь та ямар зан чанартай хүн юм бэ? Таны зан чанар чинь тухайн ажил мэргэжил юу н тохирох юм уу үгүй юм уу? За та ямар ажил мэргэжлийн сонирхол үнэлэмжтэй юм бэ? Мөн бусдаас юуг хамгийн санаар хийж чаддсан бэ гэж. Тэгвэл энийг яаж мэдэх юм бэ гэдэг. За энэ бол түрүүний тэгш бүрэн багшийн ихтгэл дээр гарч ирсэн Джон Холланд гэдэг эрдэмтний хүний ажил мэргэжлийн сонирхлыг 6 хэв шинжид хуваадаг гэж ярьсан тийм үү. Тэгвэл энэ 6 хэв шинжинд хүн болгонд байж идэг мөнх нарангийн хэв шинж бол илүү одоо тэр сошиал гэх юм уу те хүнтэй харилцдаг тэр хэв шинж нь илүү. За тэгвэл амгаагийнх аль нь гэдэг ч юм уу те амгаагийнх илүү тэр ажил хэрэгч тайп нь гэдэг ч юм уу амраагийнх илүү тэр артистик гэдэг нь ч юм уу ингээд хүн хүний ажил мэргэжлийн сонирхлын хэв шинж нь бол өөр байдаг. За карьер хөгжлийн төв дээр бол ийм чамайг өөрийгөө олоход зориулагдсан ийм тестүүд ашиглаж байгаа. Манайх Централ тест гэдэг олон улсын компани
сэтгэл зүйн ийм компани аль биесний эрхтэйгээр энэ тестүүдийг ашигладаг байгаа. Энэ тест маань өөрөө Америкийн одоо олон улсын Английн, Францын сэтгэл зүйн тестийн хороонуудаар ингээд баталгаажсан ийм тестүүд байдаг. Өөрөөр хэлбэл дэлхийн 80 гаруй орнд энэ тестүүдийг ашиглаад хүмүүс ажил мэргэжлийнхаа сонирхол, өөрийнхөө онцлогийг тодорхойлж мэргэжлээ сонгоход ашиглаж байна гэсэн үг. За энэ манай тестэн дээр яаж гардаг вэ гэхээр би энэ дээр нэг жишээ ярил л да. Энэ бол одоо манай над дээр ирж мэргэжил чиглэлээ тодорхойлж ирсэн нэг хүний жишээ байгаа. Би 2016 онд офис менежерийн ажилд аавна гэсэн зар Facebook дээрээ тавьсан байхгүй юу. Тэгсэн чинь нэг таньдаг хүүхэд маань уцаар ярьж байна. Мөнх нараа ихтэй би таны одоо зарсан ажлын байранд орё. Та надад туслаач гэд. Би тэр хүүхдэд яг үндэ чин сэтгэлээсээ туслахыг дандаа бодож явдаг тийм хүүхдээс байхгүй. Тэгсэн чинь би таны гаргасан ажлын байран дээр орё. Би одоо сургуулаа төгсөөд одоо 5-6 сар болчлоо. Надаа ерөөсөө ажил олдохгүй байна. Би таны над ажлыг чин сэтгэлээсээ хийн. Би танд туслая гэд. За тэгэхээр за мэд хүрээд ирээ их чин чам туслая. Гэхдээ би чамайг шууд энэ ажлын байранд авахгүй. Чамайг ямар ажил мэргэжил тохирох үний чинь тодорхойлъё. Тэгээд чи үнэхээр энэ миний ажил мэргэжилд эвний зарсан ажлын байранд тохирох хүн байвал чи би чамайг энэ ажилд авнаа. Тохирох хүн биш бол би чиний тохирох чиглэлийг чинь тодорхойлж өгье гэсэн. За ирээд манай дээр тест өгсөн. Манай тестийн үр дүн бол ийм одоо сонирхлын одоо тэр график бол ингэж гардаг байгаа. Энэ графикаас харах юм бол энэ хүн бол маш тийм итвэх санаачлагтай. Дээрээс нь шинжлэх ухааны технологийн сонирхол маш өндөртэй, мөн альвааг таньж мэдэх болон суралцах сонирхол ихтэй. Дээрээс нь зохион бүтээх ийм ямар нэг зүйлийг бүтээлчээр зохион бүтээгч тийм хэв шинж сонирхол ихтэй ийм хүүхдээс. Тэгээд энэ хүний ажил мэргэжлийн сонирхол нь манай дээр хэдэн хувиар ямар ажил мэргэжил дээр нийцтэй вэ гэдг нь бүр ингээ хувиар гардаг байгаа. Хэдэн хувиар. Тэр битгий хэл бүр тэр нь энэ тэр графикийг ингээ задлаад үзэх юм бол тэр тухайн ажлын мэргэжил дээр юу юунд тохирж байгаа нь ямар сонирхлууд нь илүү тохирж байгаа, ямар сонирхлууд нь илүү тохирохгүй байгаа юм бэ гэдгийг бүр ингэж харагддаг байгаа. За тэгээд нөгөө хүүхдтэйгээ би ярьсан. Хүй миний дөө нөгөө хүний нөөцийн чиний нөгөө нэг офис тэр хүүхд бол хүний нөөцийн мэргэжилтэй хүүхдээсэн л та. Тэгээд тэр мэргэжил чинь бүр 50% та нийцтэй байна. Чи минь яагаад ингэ те хүний нөөцийн мэргэжил сонгоцсон юм бэ энэ чинь гэсэн чинь. Нэгдүгээр уул нь бол тэр хүүхдийн мөрөөдөл нь Дональд Трамп шиг амар том бизнесмен болно гэсэн мөрөөдөлтэй байсан. Тэр хүүхд одоо ч гэсэн тэр мөрөөдлийнхаа төлөө явж байгаа. Гэтэл тийм болохын тулд нэг бизнесийн сургуульд орсон. Нэгдүгээр курстэй ингээ хичээл үзээ явж исэн чинь маркетингийнхаа багштай маргалцсан гэж байгаа. Тэгэнгүүтээ тэр цагаас хойш нэг ч маркетингийн хичээл үзээгүй. За тэгэнгүүтээ за энэ эмэгтэй хүнд ажил дээр гараад арайд өгөхгүй юм байна. Хүний нөөцийн мэргэжлийн сонгоч идөө гэд хүний нөөцийн мэргэжлээ сонгоцсон. За тэгээд төгссөн ажлын байранд одоо анкета өгсөн маш олон ажил дээр очиж уулзсан боловч тэр хүүхдийг ерөөсө хүний нөөцөөр ерөөсө хүн ажилд авахгүй байсан. Тэгээ бүр шантарсан явж байгаа юм тэр байхгүй. Тэгээд ингээ харсан чинь энэ одоо сонирхлоос нь дүгнээд үзэх юм бол тэр хүүхэд бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн мэргэжилтэн буюу одоо ямар тэр хүүхдийн толгойд нь дандаа шинэ бизнесийн санаа орж ирж идэг, ямар нэг бүтээгдэхүүнийг сайжруулъя, шинжлэе гэж бодож явж идэг ийм бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн энэ бол одоо маркетингийн чиглэлийн ажил мэргэжил байхгүй. Тэгээ ийм хүүхдээсэн. Тэгвэл чамд одоо яг одоо тийм бизнесийн санаа байна уу гэсэн чинь байна штэ надад байдаг ш зөндөө тийм гой санаанууд байдаг. Би хизээ нэгэн цагт мөнгөтэй те боломжтой болохоор би хүүхдүүдэд хоньны сүүлээр савн хийж өгнө гэж мөрөөддөг гэж байгаа. Хүү чи одоо тэрийг одоо л хийх хэрэгтэй. Яагаад чи заавал те ингээд сонирхолгүй тийм мэрэгчлэр ингээд ажиллах хэвээр. Энд чи одоо тэр мэрэгчлэрээ ажил. Тэгээд энэ хүүхэд явсан байгаа. 2 сарын дараа над руу уцсан. Мөнх нарын хичээ сайн муу хоёр мэдээ байна гэсэн. Монгол хүн алийн төрүүлж сонсё гэдэг лээ. Муугийн төрүүл сонсё. Эсвэл миний одоо хандлах ч юм уу бизээ ямар ч муугийн сонсын айлуу яасан гэдгсэн чи одоо хүртэл ажилд орж чадаагүй байна гэсэн. За тэгвэл сайн нь юу юм гэсэн чи нөгөө хоньны сүүлээр савн хийх мөрөөдөлтэй гэжсэн хүн чи савнгаа хийх хамтрагч олсон гэсэн. Тэгээд тэр хүүхэд савнгаа хийсэн. Одоо тэр савн номингийн дэлгүүрээр зарагдаж байгаа. Би тэр хүүхдэд
би тэр хүүхдэд би дандаа туслая гэж яагаад туслах юмсан гэж бодож явдаг гэхээр тэр хүүхд бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдсэн. Хөгжлийн бэрхшээлтэй. Харагдах талаасаа тийм боловч оюун ухаан нийв ирвэл тийм болохоор ихэвчлэн магадгүй хүний нөөцийн ажил авдаггүй байсан баг. Гэхдээ энэ ажилдаа бол үнэхээр сайн байсан. Тэр хүүхэд тэр хоньны сүүлээр одоо савн хийсэн, дараа нь тэмээний чүмхтэй савн хийсэн, хүүхдийн гарын савн хийсэн, маш олон төрлийн савн хийсэн. Тэр нь одоо ингээ бизнес нь маш амжилттай явж байгаа. Ийм жишээ байгаа. Гэх мэтлэнгээр хүний ингээд яг тухайн хүний ингээд сонирхлыг ингээд сонирхолтод суурилсан тийм сонголт нь тухайн хүний амьдралд маш том нөлөө үзүүлдэг. За тэгээд манай энэ тестийн тайлангууд одоо ингээд онлайнаар ингэж гарч ирдэг байгаа. Бид нэр хэвлэмэл болон ийм тайлангууд өгдөг. Аль бие усны эрхтэйгээр бид нарыг энэ тестүүдийг авч ашиглаж байгаа гэдгсэн. За ингээ өөрийгөө таньчлаа гэж бодъё. Миний сонирхол юу юм? Миний зан чанар юу юм те? Би ямар төрлийн шинжилгээ ухааныг илүү ойлгох чадамжтай хүн юм гэдгийг ойлгочлоо гэж бодъё. Тэгвэл ингэсний дараагаар яах юм гэхээр тэр хүсэл мөрөөдлөө тодорхойлцсон одоо тэр өөрийнхөө хүрэх боломжуудыг тодорхойлцсон бол ийм одоо ажил карьер зөвлөгтөөгөө уулзах хэрэгтэй. Би одоо яаж энэ боломжоо системтэйгээр олж авах юм бэ гэж. Аав ээж багш нартайгаа үргээ үргэлж хэлцдэг байх хэрэгтэй. За мэдээж би одоо ямар элсдийн ерөнхий шалгалтын ямар хичээлүүд үзээд хичээлүүдээр бэлдвэл би энэ мэрэгжлийнхаа гой сургуульд орж чадах юм бэ гэдгийг мэдээд авчин тийм үү. Тэгэхээр тэр дүнгээ өдөр болгон аав ээжтэйгээ хуваалц прогрессо тий ямар өсөлт хөгжил гарч ийн юу нь болж ийн юу нь болохгүй би илүү нэг нэмээд нэг дугууланд явчмаар байна эсвэл надад нэг илүү нэг ном аваад өгчөөч гих мэтлэнгээр тий болж ийн болохгүй хүн ер нь яг дуртай юмдаа ингээд чиглээ сураад ирэхээр тэр хүн ингээд бүр хинч чамайг босоод хичээлээ хий гэж шаардахгүй болдог тэрэндээ маш урам зоригтойгоо сурдаг тийм болохоор хүүхдүүд маань одоо манайхаар тест өгж байгаа хүүхдүүдийн би сурлага бол илүү сайжирж байгаа гэж харж байгаа. За мэдээж тэрийг бол судалгаагаар гаргана. За тэгээд уур чадвар болон зан төлөвөө сайжруулах дадал хөвшлийг бий болгох хэрэгтэй. Түрүүн тэгшүүрэн багш хэлсэн те нөгөө төрөлхийн өгдөл нь байна. Гэхдээ юу хэрэгтэй вэ одоо? Хүчин чармаалт хэрэгтэй тийм үү? Хүчин чармаалт хэрэгтэй. Би үнэхээр одоо тэр олон гайхагдсан мундаг инженер болохын тулд ямар одоо физикийн хичээлээ үзэх ёстой тий ямар одоо зүйлсийг мэдсэн байх ёстой юм. Би энд ямар одоо ур чадваруудыг эзэмсэн байх ёстой. Миний англи хэл ямар байх ёстой ингээд өөртөө тэр би болох ур чадваруудыг бий болгох ёстой ур чадваруудыг тавьж байгаа. Тэрийг олж авахын төлөө хүчин чармаалт гаргах хэрэгтэй байх нэ. За энэ бол өөрөө тасралтгүй сайжруулалтаа. Та нар мэрэгчлээ сонгосныгоо карьер одоо эхэлчлээ гэж ойлгож болохгүй. Та энэ бол үрээ бүр та нарыг төрсэн цагаас чинь та нарын карьер эхэлсэн байхгүй юу? Яагаад гэлээ? Яагаад гэвэл та нар тэр төрөлхийн өгөгдлийг аваад төрсөн. Тэ? Тэр ааваасаа ээжээсээ тэр өвлөж авах ёстой юмнууд аваад эхэлсэн төрсөн. Тэгээд та нар ямар тоглоомоор тоглож байгаа, ямар орчинд өсөж байгаа, ахтаа мó, ихчтэй мó, тэ? Ямар цэцэрлэгт явж байгаа, ямар найз нөхөдтэй гэдгээс чи хамаараа чиний карьерийн ингээд юу явагдаал байгаа байхгүй, процесс явагдаал байна. Энэ бол тасралтгүй. Түрүү амраа хэлсэндээ намайг амжилтанд хүрсэн хүн гэж танилцуулчихлаа. Гэхдээ миний мөрөөдөл болоогүй байгаа. Би амжилтанд одоо өшөө илүү миний урд олон зүйл байгаа. Тэрийг би амжилт гэж харж байгаа гэв. Тэгсэн. Хүний карьерийн юу бол дуустдаггүй. Энэ бол ингээд тасралтгүй ингээд явц байдаг. Та нар 10 жилээ төгсөхдөө мэрэгжил сонголтын карьерийн бас нэгэн юм чухал алхам хийж байгаа. Тэрүүгээрээ суралцсан дахиад ажил дээр гарсныхаа дараа би хүн удирдах ажиллах хэрэгтэй болно. Тухайн бүрдээ өөрийгөө таних тэр аялал чи үргэлжилсээр л байна. Би одоо хүн удирдахтаа ямар болсон юм? Одоо би шинэ бизнес эхлэх болсон юм уу? Энтерпренер болоод би шинэ бизнес эхлүүл надад ямар ур чадвар маань одоо тутмаг байна. Ямар ур чадвар маань надад илүү байна гэх мэтлэнгээр өөрийгөө таниад л явна. Энэ аялал чинь тасралтгүй үргэлжлэх юм аа. Окей. За тэгээд зөндөө их тасралтгүй ярьцлаа уучлаарай.